Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн бас нэгэн дугаар бичгээд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарыг мэдээж Retro Station-ы студиос бид бүхэн хүргэж байгаас гадна за co-host-ор манай Hot Tea Basketball-ийн хүлгэн. За Dance-өр уусны Betonor маань хүрэлцэн ирээд байна. За та бүхний үзэн яаддаг Beto ахаад энд байна. Ямар амар ихлүүлж байна. За тэгээд өнөөдөр болохоор бид нар NBA off season-ы талаар ярихгүй бас юуны талаар илүү одоо сүүлийн үед нэлээ hot topic болоод байгаа тий. Viral сэдв болоод байгаа одоо 21-р зууны шилдэг тоглогчдын талаар ярихаар бэлдээд байна. Тэгээд бид хэд яасан ерөөдөө 25 тоглогч гаргая гэж шийдсэн байгаа. Тэгээд хоорондоо ярилцж байгаад бол бид гурав гол гаргана. Тэгээд манай подкастыг бас дэмжиж юу өгж байгаа хүмүүстээ баярлалаа. Хандив өгж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд доор бас Айбан дансаар бид нар бичсэн байгаа шүү. Нэ сонирхуулахад бас нөгөө Retro Station суваг дээр хүлгэн бит хоёрын бас Betoгийн манд тусдаа контентууд бас ороод явж байгаа. Таад бас subscribe хийгээд тухайн суваг дээрээс бас ийм илүү ийм богино хугацааны контентуудыг бас үзээд яваарай. Тэгээд хамгийн ихний бичлэг маань бол орсон байгаа. Тэгээд хоёр дахь бичлэгээ бол бичсэн. Өнөө маргааш орох. Өнөө маргааш орно гэдэгт бол NBA-гийн хамгийн анхны суперстар лав дээр хэлсэн ба тийм. Тэр нэлээд гоё бас ер нь нөлөө хүмүүст мэдлэг түгээж одоо нэг өнгөрсөн юугаа бас тийм дурсан сануулгах зорилгоор хийж байгаа шүү гэдгийг бол хэлье. За тэгээд манай хоёр сони сайхан юу байна ойрт нэр Европын авраг эхэлсэн байгаа тий. Тий одоо Европын авраг эхлээд 2 хонж байна. За тэгээд ер нь яг бүх тоглолтыг бол үзэж чадахгүй байна. Гэтэ ер нь нэг төлөвлөсөн тий тэр тоглолтуудаа бол хараад явж байгаа. Тэгээд Европын авраг маш гоё эхэлж байгаа. Бетогийн хувьд Европын авраг үзсэн үү? Ер нь үзсэн тоглолт одоогор байхгүй нь 2 хоногийн тоглолтууд 2 хоногийн тоглолтуудаас ер нь нэг ч үзээгүй. Зан ингээл бокс скор бүх юм мэдээлэлүүдээ бүгд нь гүйлгэлэн. Тэгвэл амжихгүй л байна. Тэгээд манай хүмүүс маань бол студийн босс болсон байгаа. Студийн эдитер хийгээд хост хийгээд одоо өөрийн гэсэн бараг 3 контент төлж байна. За тэр ч яах вэ? Тэгээд шууд сэдврүүгээ ороо явъя гэж бодлоо л доо. За 21-р зуун гэдэг бол 2000 оноос хойш 2001 оноос эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар яг л 25 жилийг бид нар 21-р зуунд бол өнгөрүүлчихсэн байна. Хэдүүлээ ч юм бол яг 20-р зууны хүүхдүүд. Тэгээд Бето чи юу л 21 үлээ. 21 шүү. 21-р зууны ганц ах байгаа юм байна. Тэгээд сүүлд бас CBS-с нэг чагсаалт гаргацсан байсан. 4 жил ESPN-ээс гаргасан байсан. Тэгээд хэдүүлээ бас ярилцж чаад өөр өөрсдийн чагсаалтаа гаргаад явъя гэж бодож байна. За окей тэгээд шууд ярилцаал явъя л да. Хамгийн ихэнд бол орж ирэх нэр бол мэдээж ойлгомжтой. Ямар ч эргэлзээ байхгүй, ямар ч өрсөлдөгч байхгүй. Тийм 21-р зуун гэж байгаа учраас зүгээр энэ нэрийг нь хэлэхгүй явчихдаг хөө. Номер 1 маань гэж явчихдаг хөө. Сонгогдсон нэгэн маань гэж. Сонгогдсон нэг Voldemort. Хэцүү нэртэй. Лорд. За тэр бол мэдээж ойлгомжтой бол хүмүүс мэдж байгаа бах те. Ялангуяа 21-р зуун гिचгэр бүр юм дебет бол бүр алга болчихж байгаа юм те. Бүх цаг үеийн 1-2 л гэж ярьдаг хүн шүү дээ. 21-р зуун гэхэр чин одоо өөрийнх нь бүх карьер шүү дээ. 2003 онд орж ирсэн хүн чинь 10 удаа финалдаж миналтсан байгаа хүн чинь тэгээд авсан шагнал амжилт те одоо статистик үзүүлэлтээр бол бүр тасархаа юм байли. Тэгтэр би яг нэг одоо бид нэг юм тоглогчдын пул бэлтцсэн байгаа юм. Тэгээд тэнцэнээсээ ер нь сонгоод яг тоглогч хэрвээ мартцсан байвал энэ чинээсээ хараад явчих гэж бодчих те. За тэгээд LeBron гэснээс та хоёрын хувьд LeBron GOAT гэж нэрээ тооцогддгоо. Эсвэл MJU яг та хоёр зүгээр хувийн бодлоор яхад LeBron GOAT. Яг LeBron-ыг үзэж өссөн яг LeBron-ы тэр нөгөө нэг пик үеийг нэг ингээд өөрийн арьс махаараа мэдэрсэн хүний хувьд яг харахгүй LeBron л байд юм л та. Тэг яг нөгөө нэг Jordan-ы одоо ах нар бол Jordan-ыг үзэж өссөн хүмүүс яг Jordan-ы тэр нэг айхтар пик үеийг нас үзсэн хүмүүс бол Jordan гэдэг шүү дээ. Тэгэхээр аль үеийнхэн л ер нь зүв баг те. Тэгээд энэ маргаан бол эзэс баг дуусахгүй болов л гэж бодож штэ. Магадгүй зоодог тайлах үед нь ч юм уу те. Тэгээд илүү бас нэг талаагаа хивэж магадгүй. Дийлэн хоолонхон те. LeBron руу олчих болоо. Зоодог тайлах үед. За тэгвэл хоёр дахь тоглогч орно нэрлэхвэл
Хоёр дахь тоглогчоор нь 21-р зуунд 5 удаа финалдаж 4 удаа аваргалсан тоглогчоор нь. Бүх цаг үеийн шилдэг хүчний товтлогч Стефен Кори. Стеф чи 6 финалдаж 4 шүү дээ. Тэгэхээр 5 удаад финалдаж 4 втсэн 80% амжилттай маш айхтар залуу байгаа. Тэгээд Данкан бас ер нь бол яг 21-р зууг бол яг одоо Либоны дараа орох яхах хамгийн эзрэг тоглогч бол мэдээж Данкан л байсан гэж бодож шүү дээ. Тэ. Урт удаан он жилүүдийг ер нь бол Данкны хувьд бол 16 хүртэл шүү дээ тоглосон хугацаа. Тий. Тэгээд 3 decade ер нь бол яасан тий. Яг бид нар одоо 2 decade нь ярих гэж байна. Гэхдээ л ер нь бол Тим Данкны ер нь зүгээр хүмүүсийн хувьд нэлээд тийм underrated юм шиг санагдаад байдیں۔ Хүмүүс ер нь нэлээд бас ярьдаг ч юм уу, илүү өөрийнх нь дээр нөгөө нэг имиж эсвэл дараахан чанарт нь байдаг ч юм уу тий. Данкан бол яг харахгүй бол энэ 21-р зууны бол хоёр дахь шилдэг нь болов уу гэж би зөв хөвдөө бол бодож байна шүү дээ. Лебронтой таарад одоо энэ лиг чинийх гэж хэлснээс хойш 3 удаа финалдаж 2 аваргалсан байдаг Леброны өдөөс. Тэр чи юу үсттэй 7 оны финал дуусчаад үсттэй тий. Дуусаад үлээ те. Тэгвэл дуусны араас бол 2 финалдаж нэг гусцсан байгаа байхгүй юу? 1-1 гэсэн харьцаатай байгаа шүү дээ. Тэгээ Данкан дээр зүгээр нэг хүмүүс юм ярьдаг болохоор нэг Spurs ингэж яриад байгаа байхгүй нөгөө гайхалтай систем те. Тэгээд нөгөө гайхалтай тасгалжуулагч те бүрэлдэхүүн амир гэж яриад. Гэтэ сүүлийн хоёр авраг дээр бол яг харахгүй тийм байсан. Гайхалтай систем гайхалтай. Харин эхний 3 авраг бол юу байхгүй юу? Сүүлийн 2 авраг гэдэг нь 7 он 14 оны гэж байна уу тий. Данкны эхний 3 авраг бол ер нь бол Данкны одоо Данкан бол ер нь бол Данкан бүх юм хийдэг байсан. Тэ. Тэр одоо тухайн ихэнх үеийн Spurs сүүлийн үеийн Spurs шал өөр тоглолтын арга байлаа. Одоо юунаас яг 7 оноос хойш ч юм бол Данкан ч юм бол яг нэг юм суперстар яг байха болцсон шүү дээ тий. Нэг All Star-ын гараанд нэрлэгдэл. Тэгтээ яг All NBA-д бол нэг амар одоо шууд нэгээр нэрлэгддэг байсан болол те. Илүү өөр одоо төвийн тоглогчид гарч ирдэг ч юм уу. Тэгэд илүү багийн систем болж эхэлсэн те. Одоо яг тэр 13 оны Spurs яг хин хамгийн шилдэг тоглогч вэ гэхээр бас заримдаа хэцүү байдаг хөөхгүй те. Одоо Тони Паркер ч юм шиг, зарим үед Манов ч юм шиг те. Тэгээ 14 он болохоор одоо Кавай руу шилжчихсэн ч юм шиг те. Яг нэг фундаментал нь өөрөө юм болохоор хочинч фундаментал юм болохоор тэгээ тэр Тони Паркер, Ману Ginobili гэдэг хүмүүс чинь Данкан байхгүй л гэж тоглож байгаа боломжгүй болж байна. Данкан дээр өнөөдөр маш гоё үг уншсан. 20 сагсан бөмбөгийн хаалгыг цөм өшгөлж орж ирээ чимээгүй хаагаагаар явсан даа гэж. Өөрөө энэ нь өөрийнх нь легасид бас жоохоо хорттой. Нэг хитрхи дараахан даддаг нэг underrate гэдэг хитрхи дараахан даддаг. Тэ яах вэ? Ярахад гоё юм дөө. Тэгээд ярахад дурсамжтай. Миний хувьд болохоор л хоёрт бол Кобиг нэрлэнэ. Коби бол яг Данкнаас яг нэг финалийн хожигдол илүү байгаа юун дээр. 2000 он гарснаас хойш тэгэхээр ихний аварга нь бол мэдээж тооцогдохгүй. Тэгээд яг пик үе нь бол ер нь бол арай илүү удсан гэж санагдаад байдیں۔ Данкан ч юм бол яг 7 оноос хойш нэг жоох ингээд суугаад ирчихэж байгаа шүү дээ. Коби ч юм бол нэг 11 он хүртэл бол яг эд үеийн ер нь бол лигийн хамгийн шилдэг тоглогч Лебронтой өрсөлдөөл явж ирсэн шүү дээ. Коби өөрөө яг нэг бүх юмыг чирдэг байсан үе. Данкан бол илүү тийм системээр тоглодог болсон үе байхгүй те. Одоо яг би болохоор тэгэж боддог. 2000 он гарснаас хойш за эхний нэг 2 3 жилд нь Шак тасархаа яжгаад тэгээ араас нь Данкан нэг 2005 он хүртэл яваад. Данкан ч одоо 3 дахь аварга 5 онд авдсан шүү дээ. Тэгээ яг 6 оноос ер нь бол Коби яг хамлигийн хамгийн шилдэг тоглогч болсон гэж боддتي. Яг хувийн амжилт нь л яг нөгөө нэг яг өөрийн финалийн MVP авч хүрээгүй байсан болохоос биш ер нь бол Леброн яг пиктэй хүртэл ер нь бол Кобигийн ирүү ингэж хараад байдаг. Тий. Коби бол гайхалтай шүү дээ. Коби 21-р зуунд хэдэн удаа плейофф дорлоо? Мэдэхгүй асууж. 13. Нэг жилд нь яг нөгөө Ахиллес нь гимтээд тоглож чадаагүй л дээ. Гимн. Тэгээ Коби дээр нөгөө нэг одоо ингээд зүгээр ESPN-ийг харах юм бол Коби жоохон хойшлоод байдаг нь яг Кобигийн хувьд бол тэр нөгөө нэг юу соёлын нэлээд гэж дэлгэрүүлсэн гайхалтай тоглогч л доо. Гэхдээ нөгөө яг сумгийн талбай дээр бол одоо advanced starter бол яг одоо юу гэдэг Jordan, LeBron, Jokic, Duncan гэх юм уу те. Тэднийг бол яг харахгүй KD мэдээс хүртэл таараа байгаа шүү дээ. Үсгүй байхгүй. Ер нь бол гол одоо PER те win shares BPM. Тэгээ BPM дээрээ яах юм бол Коби дандаа ер нь 30-аас доош байдаг байхгүй. Тэгэхээр яг харахгүй нөгөө нэг тэр advanced stat үздэг одоо эрхэмлдэг сэтгүүлчлэр бол
яг Кобиг бол нэлээд жоо доошлуулж чаддаг байд тий. Тий. Яагаад тэгэхээр одоо нэг юу байна л та advanced stat ч өөрөө нэг төвүүдэд ээлтэй stat байхгүй яг харах юм бол нэг өндөр довтлогооны хөвтэй самраас авчдаг. Тэнгүү нэг offensive rebound ч бас довтлогооны win shares мэрс төр чи амар нэмэгдэн шүү дээ. Ялангуяа PER бол тий. Төвүүдэд ээлтэй байхгүй. Одоо жишээл Хасан White сайд бол PER нь Clay Thompson-аас өндөр үүдэн шүү дээ. Айгу сонирхолтой. Гэхдээ яг талбай дээр харангуут мэдээж хин илүү тоглож байгаа юм гэвэл тэгэл Clay л гэдэг л тий. Яг хуу SG болон SF-ийн байрлалуудын яг нэг зөвхөн юм catch and shooter мөтөр хийдэг тоглогчдын PER бол ер нь бага байдаг. Тий. Тэгээ яг тэрийг бас нэлээ яахын тулд нэг win shares per 48 гэдэг байгаа. Яг 48 минутаар нь хэмцээ. Яг тэр бол нэлээ бас нарийн бас тоглогчдын эренбэлдэг гэж би зөв хувьдаа санагдтыг. Тэгэхээр бас тэрийг бас манайхаа харуул бас их зүгээр статистик бол байдээ. Тэ. За тэгвэл 5-2-ын 3 дээр болохоор Коби юу? Эсвэл өөр хүн үү? 3 дээр одоо Коби үстэй бол байгаа шүү дээ. Тий, миний хувьд бол Коби л орчих. Коби болоо да. Яг хоо Стеф Коби чинь одоо яг 21-р зууноос хойш аль аль нь 4 аврахтай болж байна те. Аль аль нь 6 финалдсан. 6 финалдсан. Тэгээд яг хоо Стеф нэг юуны MVP-гээр илүү, улирлын MVP-гээр илүү харин Коби нэг финалийн MVP-гээр илүү. Тийм байна те. Тийм үзүүлэлт. Тэгээд яг хоо хоёул 16 жил тоглолцсон юм шиг бодсон ч. Тий, Стефийн сая 16 дахь жил шүү. Тэгэхээр чи юугаас хойш чинь 2000 оноос хойш чинь Коби 16 жил тогсон юм. Яг 16 онд. Тэгэхээр чи бас хацуулт яг гоё болж байгаа юм шүү. Тийм байна. Тийм байна. Гэхдээ яг нөгөө нэг All NBA нэгдүгээр баг маг гэ харах юм бол Кобиг илүүлэлтээ яаж чарсан. Ер нь бол статистик болон All NBA эдрээр бол Коби илүү. Тэгээд All Star сонгогдсон ч гэдэг. Тэгээд ер нь одоо яг байсан баг магийнх нь хувьд бол Golden State чиг амар бүрэлдэхүүн бол байгаагүй шүү дээ. Тэр Shaq явснаас хойш. Тийм. Ер нь айлч бүрэлдэхүүн одоо 9-10 оны Lakers-ийн бүрэлдэхүүнийг бол Warriors-тай харьцуулахад бол жолдох байхгүй яаж ч утсан. Тэг. Тэг надад бол яг 22 оныхтой ер нь бол ойролцоо. Бараг илүү гэж хэлж болно. Тэг. Стеф яг нэг юугаар утгаараа сагсан мөгийг өөрчилсөн гэдэг нэг тэр нэг revolution хийсэн гэдэг утгаараа Стеф бол яхахгүй бас яригдах хэмжээнд бол байна л да тий. Тэгээд яг миний 3 дээр бол мэдээж Данкан тэгээд 4 дээр Стеф гэж орж ирж байгаа. Тэгээд Стефийн юу н жоохон нэг пик үе нэлээд хойно эхэлсэн. Санжи бол 14 онд дөнгөж плей-офф орж эхэлсэн байхгүй. Тэр ерөнхийдөө сүүлийн нэг 10-аас 11 жил яг All Star суперстар төвчний байгаа гэж хэлэхэд болно. LeBron өдөр чинь бол 20 жил болоод Kobe өдөр чинь яг 2000 он эхлэхэд Duncan гэж бүгд суперстар байлаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо л ер нь зэрэгцэж ирж байгаа юм болов уу гэж бодоод байдیں۔ Тэ яг Стефи эхний одоо 5-4 жил бол тийм одоо амар тоглож байгаагүй шүү дээ. Ер нь бол Стеф нэг байсан шүү дээ. 14-5 оноос гинт Стеф бүр амар гадарсан тий цойлоод гадарсан шүү дээ. Яг ч юм чинь 6-7-8-аар санахгүй утсан дээрээс харахад босчлоо. За энэчнээс эсвэл яачих юм шүү. За 4 дээр тэгвэл Бетогийн хувьд бас Стеф. Ер нь гурвангийнх нь топ 4 чинь яг ингээд байрал л өөр. Ер нь бол Бетол Коби Данка 2 солилцноос бусна гэдэг адилхан юм шүү дээ. Чи сая Данка 2 гээгүй л үү? Би Данка 2 шүү дээ. Гэхдээ Бетог Коби гэсэн шүү дээ. Би ч Бетог биш шүү дээ. За тэгвэл хэдүүл яа юу? Яг хувь гэж яхаас ингээд оруулангууд угаасаа 3 хүн байгаа юм чи 2 хүн санал нэгдвэл тэр хүн дээшлэл тэр байрал дээрээ тэгээ явчихсан. За 4 дээр адилхан Стеф үү? Стеф. За 5-аас эхлээд надаа эхний 5-аа ер нь хэдүүлээ нэг базаад ярьчихвал 5-аас эхлээд айгүй сонирхолтой. За жишээлбэл яригдах нэрсийг бол одоо Shaq гэж болж байна те. Kevin Garnett гэж болж байна. Kevin Durant гэж болж байна. Nowitzki гэж болж байна. Giannis уу эсвэл бас магадгүй Nikola Jokic те. Гэх мэтчлэн нэрс бол байгаа. За энэ дээрээс харангууд яг одоо эхний хэдүүлээ 5-5-аар нь тийр болоход явах юм бол одоо сүүлийн гишүүн хэн байх боломжтой вэ? 21-р зууны топ 5-ын сүүлийн гишүүн. Тий. Би бол яг зөв Kevin Durant гэж зүгээр яг зөв эхний зүгээр санагдж байгаа нь бол орж ирж байна. Гэхдээ одоо тэгээд Jokic бас үзэл үзсэнтэй тий. Тий, 3 MVP-тэй. Одоо 21-р зуунд чинь 3 MVP-тэй LeBron л байгаа шүү дээ, тий. 3 MVP-тэй. Нэг аврахтай, нэг Finals MVP-тэй гэдэг. Хоёр
Миний KD гэдэг. Би бол Jokic-ыг одоохондоо нөгөө нэг түрүүний LeBron дээр зодог тайлангууд нь ингэндэ гэдэг шиг. Одоохондоо Jokic-ыг KD-гийн 21-р зуун энэ карьерийн замнал үед харин хүрхээргүй байгаа болоо гэж байна. Пик үе маш урт. Маш урт пик үе. Тэгээ лигийн шилдэг тоглогчоор маш удаан явсан. Тэгэхээр дунд нь энд чинь 2 аваргалж байгаа. Нэг MVP авж байгаа тий. 4 удаагийн онооны аварга болж байгаа тий. Тэгэхээр лигийн айд сүйдсээр маш удаан явсан учраас миний хувьд бол KD 5 дээр тий. Миний хувьд ч гэсэн бас KD 5 дээр. Тэгвэл ингээд баг KD гэдэг баг санал нэгчих юм шүү тий. Яа тэгэхээр KD бол одоо яг хүмүүс үнэ үзэн яддаг харин мэддэг ч гэсэн 18 жилийн карьертэй юм 21-р зуунд. Тэгээ дээрэс нь 2 аваргатай. Тэгээ 2 аварга дээр нь бүр одоо финалийн MVP-ийн бас галзуу статтай шүү дээ тий. За магадгүй Jokic аварга авсны дараа бол KD-гийн дээр дахиад нэг аварга авах юм бол KD-гийн дээр бол бат бичигдэх баг. Тэгэх баг. Зөв яг пик үеэрээ бол Jokic илүү баг тий. Сүүлийн 5 жил бол яа харахгүй. Jokic ирүү ивэл шүү. Jokic ч одоо пикэрээ бараг LeBron-ы хойно бичигдэх гэдэг шүү. Тий, одоо ер нь эсвэл бараг урт ч юм уу тий. Магадгүй урт магадгүй. Ер нь Jordan, LeBron, Jokic 3-ын энэ төр нөгөө пик үеийг харьцуулах юм бол нэлээд сонирхолтой тий. Тийм. Бүр тасархай үзүүлэлттэй байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жил. За тэгвэл KD тэгээд KD-гийн яг нэг юм нөгөө нэг өөрийн багтаагаар авраг авч чадаагүй л гэдэг нэг тийм асуудалтай болохоор нөгөө нэг юу л та хойшоо нөгөө нэг шидэх тийм аргумент гарч ирдэг л дээ. Яа тэгэхээр одоо юу гэдэг Янас ч юм уу, Jokic ч юм уу одоо Dwayne Wade хүртэл өөрийн багтаагаар авраг авсан байхгүй юу тий. KD-г бол нөгөө бэлэн хоолн дээр очсон гэж ярьдаг шүү дээ. Тий. За хэдүүлээ. Топ 5 яац учраас төр завсарлаа. Уучлаарай. За sorry. Бүтэн production багыг ганцаараа төлөвлөж байгаа хүний хувьд техникийн ганц асуудал гаргалаа. Тэгээд одоо үргэлжлүүлье. Одоо юм зогсохгүй үргэлжилчих. Тий, одоо зогсохгүй. Яарч асуудал. За тэгвэл ер нь 10 хүртэлхтэй хүмүүсээ товчхон бас яриа яваа гэж бодож байна. За 6 дээр ямар тоглогчийг нэрлэе гэж бодож байна. 6 дээр миний хувьд бол Kevin Garnett-ийг нэрлэе гэж бодод байна. 21-р зууны хувьд. Яг 6 дээр Kevin Garnett, Nowitzki юу гээл айгу олон хүн 6 дээр орж иж болохоор байгаа. Гэтэ яг би Kevin Garnett-ийг ер нь Duncan-тай маань нэлээд үзэлцдэг байсны хувьд одоо статистик хүмүүс нөгөө нэг яг сайн мэдгүй хүмүүс маань бас Garnett-ийг илүү мөлөгц байж идэг шүү дээ гэсэн хэрэг. Бас тиймэрхүү хэмжээнд үнэлэгддгийн хувьд Garnett-ийг 6 дээр. Яг нь статистикуд бол мэдээж нөгөө нэг Nowitzki ч арай олон баг бүх одод модод болсон байна уу? Тийм, Nowitzki ч илүү дахиад 3 жил тоглосон л доо 21-р зуун гэхээр. Тий. Тэгээ нөгөө KG-гийн бас нэг 2 3 All-Star нь баг хасагдаж таарах бах. 21-р зуун л болчихоор. Тэг яг нөгөө нэг ингээд адилхан нэг аврагтай. Тэгэнгүүт финалийн MVP Dirk лөө. Тэгэнгүүт би хараа энд Kevin Garnett чинь Nowitzki чинь нэг ч удаа бүх хамгаалтын нэгт нэрлэгдэж байгаагүй. Хамгаалтын багт нэрлэгдэж байгаагүй. Garnett бол энд зогсоо зайгүй. Нэг удаа defensive player of the year. Тий, Boy нэг удаа. Тэгэхээр би энэ утгаар нь бас Garnett-ийг 6 дээр оруулаад байгаа. Тэгвэл хүлэгний хувьд. За миний хувьд яг энэ KG Dirk гэдэг энэ яриа гоё яриа л да. Тийм учраас би энэ хоёрыг зүгээр цугтан хамтгаад би 6 дээр Jokic-ийг оруулчих гэж байна. Цугтад нь хамтгаад гасчи гэж саях зүгээр хамтгаад доошлуулаад. Тий. 6 дээр Jokic гэдэг нь. Тий, Jokic мэдээж 3 удаа одоо MVP авчлаа. За сүүлийн одоо 5 жил бол MVP-г санд асуулгаар нэг юм хоёрт орсон байхгүй. Энэ бол үнэхээр гайхалтай үзүүлэлт. Тэгээд дээрэс нь Jokic-ийн авраг бол бас л Dirk-ийг тэр төстэй. Одоо нэг ч All-Star-гүй тий ганцаараа ер нь бол баг чирсээр хагаад ер нь бол авраг авсан гэдэг. Одоо хүртэл ер нь All-Star хамтрагчгүй яваа шүү дээ. Тий, одоо хүртэл All-Star хамтрагчгүй яваа. Тэгээд Denver хотыг олон жилийн дараа төрүүлүүллээ тий. Тэгээд яа харахгүй зүгээр би мэдээж яг бүтэн карьер нь авал мэдээж Dirk KG илүү л баг л та. Гэхдээ зөв яг одоо бүх цаг хамгийн яг одооний шилдэг тоглогч байна. Тэгээд одоогийн хайп дээр үндэслээл зөв Jokic-ийг оруулчих. Тэгээд Dirk KG хоёрыг харин би хамтд нь оруулмаар байна. Тэгээд 6-8 гээд 6-гийн бишээ 7-гийн A B гिचг юм шиг баг. Миний хувьд болохоор би бол Dirk гэж бодоод байгаа байхгүй яа тэгэхээр KG ч юм болохоор яг нэг 2 3 жил насагчин гэж байгаа шүү дээ. Dirk болохоор яг 2002 оноос эхлээд All-Star болж эхэлсэн. Тэгээд аваргын үнцийн нь надад бол KG-гээс арай илүү санагдаад байна. Ер нь бол Dirk-ийн аваргын үнцнийг бол яг харьцуулахад юу байхгүй шүү дээ. Тэгээд Nowitzki бас нэг үлрэл бас MVP авч болохгүй зүйлэрлийг бас
одоо өөр төр байгаа нэгээс гадна болохоо зөнгөрүүлсэн. Даач нэг тухайн үед нэг юм юу исэн юм бэлээ шүү дээ. Одоо дивизондо тэргүүлсэн бол эхний дөрөвт автоматар ордог. Тэр дөрмийн үндслэлээр даалс бол жоохон хойшоо байр бичигдсэн юм бэлээ л дээ. Одоо нэг централ дивизоны тэргүүлэгч бол эхний дөрөвт автоматар орно гэдэг. West East гуйж тэгж явдаг гэсэн. Тэгээд ер нь карьерийн юунд 21-р зуунд арай жоох илүү баг. Яг хөө бүтэн карьер гэж харах юм бол кижи арай илүү ч гэж магадгүй бас. Миний сонголт бол 6 дээр Дөрк. Би яг энэ хоёр дээр бол би бол яг Дөркийг арай илүү үзтээ. За тэгээд сая Бетугийн гаргалгаа зөв шүү дээ. Defensive Player of the Year авсан. Дээрээс нь all defensive team дэрлэгцэн гэдэг. Яг харахгүй KG бол тэр аргументыг бол гаргаж ирэх нь зөв бохгүй. Харин Дөркийн хувьд бол зүгээр энэ хоёрын одоо карьерт олон тулж байгаа. Дөрк дандаа илүү хөсөн байт. Тэгээд longevity талаасаа ч илүү. Тэгээд дээрээс нь энэ хоёр яг хоорондоо тулсан. За би плей-оффт 2001 онд тулсан санагдтыг. Эхний дөрөгт лөө, хоёрдугаар дөрөгт лөө. За тэрийг сайн санахгүй шүү. Гэхдээ Дөрк тэн дээр бүр илгэлдэг байхгүй. За яг илгэлнэ гэдэг чинь жоохон хэтрүүлчлээ. Гэхдээ Дөрк хамаагүй гэдэг байна. Тэгээд тэр утгаараа яг Дөркийг арай илүү юм болов уу гэж зүгээр би бодож байна. За энэ дээр бол яг юу өөрчлөгдөж байгаа юм биш үү те. 6 дээр бүр 3 өөр хүн нэрлэлчлээ те. Тэглээ. За 6 дээр гуруулаа яхаа дундаас нэг тогтох юм уу? За тэгвэл би яг зүгээр Йокичиг нэг ингээд энэ хоёрыг хойшлуулаад би зүгээр Дөрк л хийдэг. Ямар сонио өөрийнхөө өнцгийг батлахгүй зүгээр хүний өнцөг дээр буулт хийсэн нааж. Яг нэг бид нар нэгийг яах гэдэг байна шүү дээ. Болох гэдэг. Тэгэхээр 2-1-ээр Дөркийг яналж байгаа юм те. Ямар тааж өөрийнхөө гарнатыг л өөрчлөхгүй байгаа даа шүү дээ. 2-1-ээр ямар тааж 3 дундаас. Тэгвэл чиний 7 дээр болохоор хин Дөрк үү? Дөрк. Тэгвэл би бас 7 дээр KG яг KG энэ хоёр гэж явж байгаа лээ. Тэгэл яасан. Уул нь яг Йокич гимээр байгаа ч гэсэн Йокичийн карьер нь одоохонд арай гал баг 9 дэх жилдээ тоглож байгаа шүү дээ. 2016 5 оных лөө. Тийм. Нөхөр чинь нөгөө драфтаар орж ирчээд эхний жилдээ тоглоогүй шүү дээ. Тэгээд жоо хойно тэгээд бас од бол болох гэж бол жоо явсан шүү дээ. 18 оноос илүү All-Star болсон шүү дээ. Тэгээд Йокич гэхдээ удахгүй эхний тавлуудыг ороод ирэх нь баг цаг хугацааны асуудал хэлгүүдэл гэж бодож шүү дээ. Дараа жилээс бах уу баг. Тийм. Тэгвэл 7 дээр KG гэдэг дээр бол санал яагаад. Тэгч 8 дээр Йокич үү? За байж гараа. Чиний хувьд 2 бол 8 дээр бол Йокич шүү дээ. Йокич. Тий Йокич юм байна уу? За тэгвэл 9 дээр чинь бас сонирхолтой одоо хэн байж болно? Хамгийн ихний сонголт бол мэдээж Янс Антетокумпо байна л да. Йокич араас яг л адилхан шагналтай. Тэгвэл Янс тий. Эсвэл Шакил Онил гэж болж байна. Би 9 дээр Шакиг үзсэн байна. Шаки яг ихний нөгөө нэг манай зөв 92 оны драфт шүү дээ. Тэгэхээр 8 жил нь байхгүй болчиход байгаа байхгүй тий. Яг одоо энэ бидний үдж байгаа. Тэгэхээр яг Янс арай илүү баха. Бетогийн хувьд яга Шак гэж үзсэн бэ? 2 удаагийн финалийн MVP те back to back. Тий. Тэр утгаараа шууд орж ирнэ. Тэгэнгүүт яг хав Шакийн хувьд харамсалтай нь 21-р зуун гэж ярингууд хамаг жилүүд нь хасагчаад байна шүү дээ. Тэг MVP жил нь хүртэл хасагтана. Гисэн хэдий ч энд back to back финалийн MVP орж ирж байгаа. 21-р зуун гэж ярьж байгаа тэр энд 3-peat хийснийг нь ярих утгагүй ч гэсэндээ тэндээс нэг жоохон ч гэсэн үнэлгээ би татмаар байгаа байхгүй жоохон тий. Арай хайрна л да. Хамгийн сүүлийн 3-peat хийсэн баг. Тий. Хамгийн тийм байхгүй. Тэгж 3-peat хийсэн багийн финалийн MVP-г шууд 21-р зуун дээр ярингууд шууд back to back гэж орж ирээд шүү дээ. Хүч нэлээд суларч чинь. Тэнгүүд гэдэг бүтэн хүчээр нь биш, 3-peat-ийн бүтэн хүчээр нь биш. Жохон нэмэр болгоод оруулаад ирэнгүүд Янс тэгэнгүүд энд чинь ерөөсөө нэгхэн аврагтай байгаад байна шүү дээ. Тий. Аврагаа хамгаалж чадаагүй гэдэг үг орж ирж болно. Янс бол мэдээж доминант амар тоглогч. Хувьд бол үнэн л дээ. Гэхдээ Шакиг би бол тэр. За тэгвэл би чулуу хагалах юм биш үү? Зүг өгөөд нэг болчихж байгаа юм чинь. Миний хувьд болохоор Шак болохоор яг 2000-аас 2011 хүртэл нийтдээ 11 жилийн карьер байгаа. Янас бол сая бас 11-т хөлөрлөө өнгөрөөсөн тий. Нөхөр чи 13 он 12 хөлөрлөө өнгөрөх юм биш тий. 12. Тэгээд Янас бол бас жоохон хожуу All-Star болсон. 17 илүү 8 оноос эхлээ тий. Гэхдээ бас 2 жил дараалж бас MVP авсан. Back to back MVP тий. Тэгээд
Янс дээр нөгөө юу дээ Типойтой. Нэг Типойтой. За тэгээд араас нь Finals MVP-г авсан. Ер нь перформанс талаас бол энэ хоёрын финалийн перформанс талаас нь ярьж байгаа шүү. Эрэхтэй адилхан яг доминант форсууд байж чадсан. А яг хуу Shaq 2 удаа финалд гарснараа илүүрчихэж байгаа. Тэнгүүд плей-оффын бусад амжилтыг харахаар Янас их бас бага. Ер нь 21 оноос хойш нэгдүгээр шатаа бол ганц л удаад авсан баггүй. Shaq бол дараа нь бас багийн туслахын дүрээр бас Уэйдтэй хамт аврагцсан. 2004 онд бас Кобитойгоо хамт одоо финалд чиж байгаа нэ. Тэгээд ер нь 6 оноос хойш Shaq-ийн карьерийг жоохон ер нь ярихад бол жоохон яриад байх юм багтай ч гэсэн. Ер нь жоо уралцсан. Нэлээд их хурдан уралцсан тий. Би бас Shaq гэж да энэ дээр. Яа тэгэхээр Янсын нөгөө нэг ардаас нь үзүүлж байгаа амжилтууд мэдээ тогтмол байгаа ч гэсэн одоо юу байдгүй плей-офф жишээл 2 жил үндсэн тий. Тэгсэн. Бэртлээс бол 2 жил үндсэн. За 4 жил ер нь бол тоглож шít. Тэг яг өмнө нь бас 21 оноос өмнөх бас плей-офф төр жоохон бүтлгүүтдэг талуудтай. Тэгэхээр ер нь яг зүгээр Шанас гэдэг надад сүлдээ. Шанас. Янас Shaq хоёрыг харьцуулаад зөвхөн хоёулангийн тусдаа харьцуулаад нэгийг нь дээр нь дорн бичих гэхээр яг 21-р зуунд 4 дахин илүү авраг авцсан хүнийг нь доор нь бичих амарч байгаа сонирхол санагдал. 4 дахин гэдэг нь Shaq чинь 4 аврагтай шүү дээ 21-р зуунд чинь. Үгүй нэг нь хасагдсан шүү дээ. 3 аврагтай гэсэн. 3 баггүй. Тийм шүү дээ. 2000 оруулсан. 3 дахин гэдэг чинь бас өндөртэй байгаа шүү дээ. Гэтэ тэр одоо яг Бэтэг хэлдэг тэр 2000-аас 2002 оны тэр 3 жил бол Shaq-ийн бүр ингээд үнэхээр солиотой. Тэр пик жилүүд бол үнэхээр одоо LeBron, Jokic хин Jordan эдэртэй л харьцуулахад тийм амар 3 жил ийм адгууслаг байсан. Тийм. Үнэхээр гайхалтай. Яг зүгээр тоглогч бүрээс 3 жил аваад ярил Shaq чинь эхний 4-т орж ирж байгаа шүү те. Тийм. Пикээр нэр. Jokic, LeBron, Jordan, Shaq 4 орж ирж байгаа те. Тэгээ аль нь дээрээ доороо гэдэг чинь арай одоо нөгөө Kareem-Erimас бол илүү пиктэй гэж яваад байгаа те. Тэр үед ч одоо бодол Коби тэр үед үгүйсээ плей-офф 28 оноод унтчилж байгаа шүү дээ уулна. Тэрнээс амар байгаа байхгүй. Тэрийг бүр мартагдуулсан байгаа байхгүй. За би энэ дээр Shaq гэд Бетогийн талд орч та. Баярлаа. За тэгээд дүүл Арфт бол бит хоёрын хувьд бол Янс уу? Чиний юу? Тэг Янс одоо бол Янс орж ирнэ хэлж байгаа. Бетогийн хувьд Shaq. Та ч одоо нэг нэгээ Бетог. Бетогийн хүлэгний хувьд. Хүлэгний хувьд Shaq. За тэгвэл энэ дээр бол өөрчлөгдөж орж ирээд ер нь бол ихний 10 маань бол гарчлаа. Тэглээ. Тэгээд дандаа л одоо MVP авч явсан, финалийн MVP авч явсан. Тэгээд авраг багийн нэгдэх сонголтоор одоо авраг авч явсан тоглогчид бол байна. Тэгээд өөр ер нь бас яг маргаад ах хүн баг байхгүй байх л гэж бодож штэ. Яг энэ эдийг гүйцэн гэвэл яг энэ 10-ыг бол гүйцэхээр хүн яг одоо ингэ нэрсээс бол харагдахгүй л. Би зүгээр шал илийн асуулт тааж байгаа. Эхний 10-аас энэ 21-р зууны эхний 10-аас энд байхгүй нөгөө нэг одоо 20-р зууны тоглогчтой ч юм үзүүлэх гэдэг 5 гаргалаа л да. Тэр ингээ харсан чинь Steph Ben, Kobe Ben, LeBron, Duncan гэдэг ингээ эхний дөрөв тодорж байгаа штэ. Баярлалаа PJ. Сидер яг энэ дөрөв дээр Shaq-ыг авах уу, Jokic-ыг авах уу? Дэрөө. Тэ. Jokic-ийг үл Jokic-ийг авъя. Окей. Яг уу яа тэгэхээр нөгөө нэг Jokic-ийн пик нь амар л байгаа тань л да сүүлийн үед гарч үзснээр. Яг сүүлийн 5 жил үнэхээр амар. Яг уу бид нар бүр яг ийд үзчихлээ л дээ. Тий. Тий. Яг нөгөө үедээ тоглоход бас юу гэдэг Shaq-ийн доминант үлээлээс илүү Jokic-ийн пас те. Үгүй би харин болонгууд нөгөө талаас чи Hakim ч юм уу, Karim ч юм уу ороод ирэнгүүт Shaq ч юм уу гэж зүгээр бодсон тэгээд. Бас тийм байж болно те. Тийм ээ. Мисмачийг харна л да. Одоо жишээлбэл Hakim, Jordan, Morton те. Тийм байна. Karl Malone зөлөөнгээл оруулаад ирэхэд бас бие хүчээр үзүүлэх гээд бас өөр юм л ярих бах. 90-ад оны тэр нэг центр ч амар шүү дээ. Patrick Ewing, David Robinson гэл те. Тэгтээ Duncan баг юм чи гайгүй тий. Duncan ч төвдөр тоглож шүү дээ бас. Цагаад тийм байна. Тий. Би бол Hakim эсрэг Duncan-ыг тавихад бол амар гоё матчап гарна шүү. Duncan магтаад эхэлцээс хийжсэн. Тэгэл Jordan Kobe хоёр ч локлол LeBron ингээл ягаал. За окей тэгвэл 11-ээс эхлээд одоо бол жоохон сонирхолтой болж эхэлнэ. Одоо ер нь MVP аваагүй эсвэл авраг аваагүй нэг юм жоохон дутуу сангилалтай. Гэтэл багийн домгууд бол ер нь байгаа. За тэгээд хамгийн түрүүнд орж ирж байгаа нэрс бол та хоёр хувьд хин юм байна. Шууд битснээ харчлаа одоо асуултыг ихлэ сонсдог. Би Wade-ийг бичсэн байна 11 дээр. Хүлэгний хувьд. Тий, энэ дэр зөвхөн битснээр харах юм бол CP байна, Wade байна, Harden байна, тэ Kawhi байна. Тий, ер нь Wade юм уу CP юм шиг байна. Миний хувьд бол.
За Wade CPU хоёулаа адилхан 3 дугаартай. За чи Wade гэсэн юм те. Тий Wade. За WCP гэж. Би нөгөө нэг энэ өөрөө гаргаагүй байгаа шүү. Гаргаагүй зүгээр эндээс ингээ хараад ингээд нөгөө явж байгаа болохоор энэ миний лист зүгээр юу шүү. Зүгээр л би нэрийг өрөөд яатсан байгаа болохоос энэ бол та хоёрын юунд дээр л хамаагүй шүү. Энэ дээр болохоор бас айгүй сонь заяа. Wade чи 2003 оны драфт те. CP чи 2 жилийн дараа орж ирсэн. Тэгсэн мөртлөөсөө Wade-с бараг 6 жил. Одоо ер нь яг 2 жил гэхэд нэг 4 жил илүү тоглолцсон байгаа байхгүй. Одоо ингэ 5 дахь жилдээ илүү тоглох гэдэг чинь. Пик харах юм бол Wade илүү. Wade илүү. Яг харахгүй. Одоо финалийн MVP авсан те. Яг LeBron Kobe хоёрыг яг араас л 3 дахь шилдэг тоглогч гэж явж ирсэн те. Одоо longevity яг карьерийн одоо нэг тим чанар тэгээд багийг хөжилт хөдөлсөн талаас нь харах юм бол CP илүү гэж бол үнэлж болно. Одоо юу гэдэг CP бол LeBron ч юм уу те Shaq байгааг байхгүй юу? Карьерийнхэн дурч. Одоо хамгийн сайндаа л Booker л байлаа шүү дээ. Ер нь явж одоо бодоод тахаар хамтрагч нь уу? Тэ одоо яг хамгийн сайн хамтрагч нь гэж үзэх юм бол за Booker Blake Griffin гин шүү дээ. CP-ийн хувьд бол яг эд үйд нь яг хөө тэгээд Harden бас мэдээж байгаа. Харин тий. Тий Harden юм байна. Хувь зохицлоор нь харвал тоглогчоор нь биш хувь зохицлоор нь харвал Booker-с бол Griffin тэгээд дахиад Jordan ч илүү гарч ирж байна. DeAndre Jordan уу? Тий. Тэгээд иймэрхүү хамтрагчтай байсан. Яг энэ дээр бас айгүй жоох эргэлзээтэй. Статистик ухаад All NBA хэд удаа сонгогдсон те одоо хэр удаан элит хэмжээний тоглогч байсан гэдээ харуул CP. Тий. Wade болохоор пик нь өндөрч гисэн 12 13 оноос хойш маш хурдан уртсан. Болцсон те. Энэ дээр ийм би өөрийнхөө миний өнцгөөс ийм тайлбар хийж болно. Яг хаа авраг авахад 3 аврагтай хүн шүү дээ. 21 400. Тэгтэл CP 0. За ингэж ярих гингүүд хажуудаа хамтрагчтай байсан гэдэг шалтгаан орж ирж болно те. Тэгэнгүүт статистик уруудсан дээр бас тэгвэл дахиад энэ хамтрагч нь сайн байсан гэдэг шалтгаан баг. CP-ийн хажууд LeBron байгаагүй баг. CP-ийн хажууд Bosh байгаагүй. Harden байсан. Гэтэ CP ер нь бол топ 2 байсан баг. Ойлгомжтой. Дийлэнх үед нь карьерийнх яг энэ хугацаанд 90% нь топ 1 нь байсан баг өөрөө. Гэтэл Wade энэ дээр өөр дээр нь бүх цаг үеийн шилдэг нэг тоглогч ирж байгаа учраас карьер нь урууцсан гэж хэлэхэд бас сонин. Гэхдээ ер нь бол илт муудсан байхгүй юу? Ер нь мань нөгөө өвдөгний гимплээс тий ялч уу тэгж байгаа. 11 12 онд бол Wade бол суперстар төвшөнд байсан. 13 оноос эхлээд одоо тэр Spurs эсрэг финалдаг дээр санаж байгаас 14 он. Юу лээ 15 он гараг дунчлаа шүү дээ. Тэр ч яах аргагүй багалтаа нөгөөт. Ядаргаад. Гэхдээ Wade бол 13 14 оноос хойш ер нь тэр чинь бэртлэгтэй холбоотой болж байгаа байхгүй. Тэгтэл энд чинь бас том нөлөө. LeBron байна гэдэг өөрийгөө хойшин суулгаж байгаа те. Багийн номер 1 суперстар байжсэн ингэж байгаа гэдэг нөлөө бас шууд утгаараа орж ирнэ. Яг үгээд ер нь бол илүү урт хугацааны доктортой карьероо эсвэл арай богино ч гэсэн амжилттай карьероо гэдэг дээр л ер нь дэнслэх гэдэг шүү дээ те. Тэгэхээр тэг яг харахгүй. Гэтэ Wade-ийн хувьд бол одоо 2006 оны финалыг бид ярих хэрэгтэй л. Тэр бол одоо Wade-ийн ганцаараа чирсэн баг финал байхгүй юу шүү дээ. Одоо Wade-ийг яг яагаад өндөрт байлгах шалтгаан л. Тэглүү баг. Тэр чинь одоо карьерийн одоо драфтын Melo, LeBron дээрээс илүү амжилтанд эхлээ хүрсэн байхгүй. Яг зүгээр ингэж бодъё тэгвэл. Одоо энэ дээр чинь CP Wade хоёр дээр чинь ингэж ярьлаа шүү дээ тий. Peak уу longevity үү гэж ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт би арай өөр жишээгээр асуувал тэгвэл Карл Мелон уу Кевин Гарнет уу? Малон л та. Яг бүх карьераа. Карьер нь уу? KG шүү дээ. Би бол KG гэж байна. Малон ч одоо 20 жил болсон шүү дээ. Малон 21 жил үү? 20 баха. Яг 20 баха. 4 онд цогцолсон шүү дээ. Тийм тий. Мелон гэж. Мэдгүй одоо яг одоо яг судал үзэг болохоос мэдхгүй. Мелон гэж орж ирж байна. Мелон бол яг 2 жил финалд гарцсан. Энэ 2 удаагийн MVP. Тэнгүүд KG болохоор бас 2 финалцсан. Гэтэ би бол KG-г юу яадаг вэ? 8 онд бол хамгийн шилдэг тоглогч нас юм байна. Celtics-ийн. Тий. Тэр үнэ. Угсаал Depoy-ыг авч ирсэн MVP 3-т орсон. Яг хөө тэр нөгөө Duncan нөгөө Parker-тай MVP яадаг шиг нэг тиймэрхүү юм болцсон гэж хараад тий. Үнэ. Одоо нөгөө Tatum Brown-д алддаг шиг тий нэг тиймэрхүү юм болцсон. Яг харахгүй 8 оны шилдэг тоглож бол KG бол байсан тий. За тэгэхдээ яг 11 дээр би бол заа Wade гэж сонгочтой. Пик талаас нь. Харин угсаа өөрийг нэг батлагт нэг юм юунд байгаад байна л та. Wade-д.
Тэр ялангуяа 6 оны финалыг бол яа харахгүй л те баталсан байхгүй. Одоо нөгөө нэг зам нь тэр яг плей-офф авраг авах гэж байгаа тэр замыг нь харвал бас нөгөө нэг дөөркийнх шиг те нилээн дээгүүр орж ирнэ шүү дээ тэр чинь. Залах хүүхэд алаад яваад байгаа. Яг нь Шактагийн хувьд бол Шактай тэгтэл алаад яваад байгаа шүү дээ өөр бол. Яг хөө тэр 6 оны финал байгаагүй байсан бол би CP-г шууд урд орно ч гэсэн. Одоо багийн зүгээр 2 дугаар лидерээр 2 авраг авснаас илүүтэйгээр гэж бодоод байгаа байхгүй юу? Би одоо пипний дүрээр авсан гэсэн үг шүү дээ. Ер нь тэгж болно тий. CP тэгээд дээрэс нөгөө одоо advanced stat ч юм уу юм марч илүүлдэ бас нөгөө одоо all in better илүү үстэй тий. Илүү. Одоо энэ all defensive back to CP чи 9 удаа сонгогдсон. Тэгээд ингээд all NBA сонгогдсон ч гэсэн 1-р баг сонгогдсон ч гэсэн Wemby-ийнхаас илүү байгаад байдаг. Тий. Стефиг гарч ирэх хүртэл ер нь бол жишээлтэй холбогчлолоо шүү дээ тий. 15 он. За 11 дээр тийм. За тэгвэл 12 дээр 12 дээр тэгэл Пол уу? Хард нь уу? Wade шүү дээ. Чиний хувьд Wade шүү дээ. Бэгийн хувьд Би энэ нэр Пол гэж та. Аха. Чиний хувьд? Тэг Крис Пол нөө. Аха. Яагаад Джеймс Харден гэт нэрлэегүй вэ? За ер нь бол 13 дээр одоо баг Хардо орж ирэх гэлээ штэ гурвангийнх нь хувьд. Яг 13 дугаар дээрээ. Чи эсвэл Кавайг нэрлэх гэж байна уу баг? 13 дээр өөрөн байгаа. Та хоёрын бол 10 за 11 2 дээр бол CP Wade гэдэг ингэж орчиж байгаа юм. 13 дээр Harden юм уу те хоёрын. Тий. Надад бол Harden. Хүлэгний тий ер нь Harden. 12-ыг сая уусаа CP Wade-ийг ярьсан шууд 13 ярих гэдэг нь те. Тий. 13 дээр минийх Iverson орж ирж байгаа. Вау. Nice. Бас гой сонголт. Тий. Яг энд нөгөө нэг удаа финалцсан. Финалдахдаа бас нөгөө нэг түрүүний аргагүй өгöd байсан гэдэг шиг. Гэтэ бүх цаг үеийн шилдэг плей-оффын амжилт үзүүлж ийсэн багийг нэг хожиж байгаа хүн бохгүй. Яг би нөгөө фэн учраас тэгж хитрхи тулгаж бүх юм ингэж наривчилж хараад байгаа. 4 удаагийн бөмбөг тасалтай ороо. Эн чин тэгэнгүүтлээ 3 удаа 3-ын чинь нэг нь орж ирэхгүй те. Тэг нэг нь орж ирэхгүй. Нэг нь орж ирэхгүй 2 удаагийн онооны авраг бас давгүй те. Нэг удаагийн улирлын MVP. За тэгээд 2000-ад оны саксны маш том айдл байсан. Маш том dynasty-тэй хүн гэдэг утгаараа. Түрүү нөгөө Wade-ийг би нөгөө пик үеэр нь авсан шүү дээ. Iverson дээр ч бас Harden-гаас ингэж орж ирж байгаа хгүй ялч байхгүй. Пик үеэр нь харуул Iverson бол 2001 оны Iverson 2001 оны Kobe-гоос илүү байсан гэж ярьдаг хүн чинь ялч байхгүй Harden-ийг дээгүр бичихгүй байх юм би. За тэгвэл Harden яагаад орох хэрэгтэй вэ? Хардны тэгээд олон жилийн доктортой карьер байна л да. Тэгээд дээрэс нь мань үуч бас яг уу амжилт гаргаагүй. Би зүгээр Хардны амар том шүмжлэгч. Би бол байга л да. Плей-офф дээр угаасаа Хардна окейгүй угаасаа чаддгүй те. Гэхдээ яг уу яа харахгүй статистик харахаар бол Хардн бол яа харахгүй байгаад байгаа юм л да. Хардны статик хайлт. Хардн бол хараа All NBA 1-р багт 6 удаа нэрлэгдсэн байхгүй. Барилтаа бас амар байсан гэсэн үг шүү дээ. Одоо 6 жил барилгынхаа шилдэг нэсэн гэсэн үг шүү дээ. 11 удаа All Star сонгогдсон байна. Iverson 10 удаа сонгогдчихсэн юм байна. За тэгээд 3 дугаар багт бас сонгогдчихснээр илүү. Тэнгүүд James Harden нэр юу орж ирнэ? За яг хөө NBA-ийн финалд бол бүр багийн 3 дахь, 4 дахь тоглогчийн дүрээр орж ирсэн заяа. Тэгээд онооны авраг бол мань хүн 3 удаа авсан. За assist авраг бас 2 удаа. Тэгээд тэрнгээрээ бол ер нь бол Iverson-ээс баг тэнцэж байгаа. Хотын MVP боллоо. Хотын MVP болоо. Хотын MVP жаах. Тэр удаагаас Harden хүсдэггүй шагнал л та гэж. Тэгээд би Harden-ыг болохоор юу гэж өмөрдөг вэ гэхээр Harden бол яг зөв хамтрагчтай тэгээд Golden State Warriors-тэй тулаагүйсэн бол авраг авах боломжтой, лидер байх боломжтой тоглогч байсан байхгүй. Одоо бүх цаг үеийн одоо Lakers-с нэг жил авлаа гэсэн шүү дээ, тэ. Бүх цаг үеийн бас хамгийн шилдэг Warriors-ийн эсрэг 3 тоглогт хоцсон байхгүй. CP-тэй нийлж байгаа. Тэгээ дээрэс нь Iverson-ыг бол пик нь би бол илүү гэж хэлнэ. Iverson-аас. Яагаад тэгэхээр 36 оноо энэ хөрч дунчилжсэн байхгүй. Тэгээд 2 үлрэл дараалал 30-аад дэш оноо. Дээрэс нь илүү найруулагч байж чадна. Хамгаалалт талаас бол Iverson мэдээж илүү баг. Уусаа стил мстилтэй илүү урд хамгаалалт. Найруулаг одоо олон тал тоглолт талаас бол хард илүү. Яг ч утсан надад бол. Тэгээд efficiency талаас ч гэсэн. Тий. Яг ингээд авах ур чадвар ч юм уу. Яг ингээд зөв цаасан дээр харахаар яхах бол хард илүү л юмсаг санагдав. Яг Iverson бол цаасан дээр буухгүй тэр зүрх зөрөг гэдэг юмараа л илүү баг.
Хартнаас. Тийм, Одоо юу гэдэг нь 7 дахь тоглолтын дээр байсан бол би Хартныг биш Айверсныг авах байсан. Тийм тэр ойлгомжтой. Тэр бол ойлгомжтой. А бусад тал дээр одоо баг босгож мосгоод ингээ явъя гэх юм. Нөгөө нэг түрүүний Golden State-тэй зөв багтай тулсан бол гээд. 2001 оны баг ямар баг байсан. Өдөө хари яг ялгаагүй байхгүй юу? Ялгаагүй байхгүй. Хожих боломжгүй байхгүй юу? Гэхдээ нөгөө талд нөхөр 3 хожицсан байгаа байхгүй юу? Ер нь Warriors-ыг ганц л айлгаж тэгэл тэ 5 эсрэг нэг тоглолтог байсан хүн шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг лот тоглолтын дээр чинь 20 удаа 3-аас даалж алддаг шүү дээ. 28 билүү. 27 27 багаараа алт. 3-аас шидсээр байгаа дээр дуустдаг шүү дээ. Тэр тэгтээ ингээ тоглолтыг та яд сандгүй. Хаартан дээр алтаа хүлээдэггүй шүү дээ 3 дээр. Мань ингээ яг ингээ үсрээ шидэл янгад хөл мүлэн дээр нь орсон ч гэсэн юусаа алтаа хүлээдэг. Плей нөхдүүд чинь яг доор нь зогсож идэг шүү дээ. Бүр ингээд наалтцсан. Нэг бол ингээ арталт нь ингээд нэг эвгүй байрлалаагаад тий. Рубио юу. Яг тэр плей офф дээр чи Хартны эсрэг бүр юм сонин хамгаалт айгүй хийсэн баг. Тэгсэн. Гараа гэж ингээ тий. Яг ингээд төгсгөлд нь та сэтгэлийн чинь дэвтэйгээд хэлэхэд би Айверсийн маш том фэн байгаамаа. Харсан бол би шоохон цаанх ингээ шүд зулчих дургу өрөө суугаал яалч гэж байгаа хард илүү гарчихгаа. Яг Хардан нэг финалд гараагүй л гэдэг нэг юм жоохон яг багийн ахлагчийн дүр. Гэхдээ би бол тэр 18 онд бол финалд гарсны дайтай л бүсийн финал гэж боддتي. Весттэй шидэгдсэн шүү дээ тэр. Гараагүй бол гараагүй. Ядаргатай. За окей. Тэгвэл 13 дээр Хардан дээр юу н санал тэгж байгаа. За тэгвэл 14 дээр за Айверсон уу, Кавай уу, Джейсон Кид үү, Рассел Вестбрук үү те бас сонирхолтой. Сонирхолтой л юм аа. Чинийхээ Миний хартан л байл та. Тийм. Та ярих. Кавай амар сонирхолтой карьертай. Ер нь зүгээр Кавай одоо финалийн MVP гэдэг ч юм уу тэр мэр бол тэгээд яг плей-оффын одоо advanced статер бол амар байхгүй. Тэг улирал нөгөө нэг цөөхөн тоглолцсон гэдэг утгаараа Кавай одоо аюу гэдэг Айверсны дээр Вестбрукийн дээр тэр орно гэдэг. За мэдгүй би одоо яг сайн шийдэж чадахгүй. Нэрээ сүүлд ингэсэн байсан. JFT-г бас нэг подкастаараа Кавай Леонард бол лигийн шилдэг тоглогч байгаагүй. Сайн багтай байсан. Тэгэд MVP авч байгаагүй. Гэхдээ яг авраг авсан ч гэсэн би бол Вестбрук ч юм уу Хардны дээр бичихгүй гэдэг нэг тим юм ярьсан байлээ JFT-г. Яг тийг ч ярьсан юм нэг сонирхолтой биш л дээ. Зүгээр нэг тиймэрхүү ярианууд гарцсан байгаа байхгүй сүүлээд. Тэгэд би болохоор бас Кавай гэж хэлэх гээд байна. Ягаад тэгэхээр одоо 2001 оны одоо ран байгаа шүү дээ Айверсны 19 оны Кавай ран чи ер нь бол ойролцоо авраг авцсан. Гэхдээ мэдээж хамаагүй илүү багтай байсан. Гэхдээ тэр багийг ингээ одоо бодоод үзэхээр яг shot creator нь яг л Кавай хийсэн бохоггүй тэр багаас. Кайл Лаури бол илүү найруулагч та тий. Ванфлит Лаури хоёр. Гэхдээ мань хүнд ингүүт бодоод үзэхээр бас л нэг 12 3 жилийн л карьер байгаа байхгүй тий. 2 3 хөлөл тоглоогүй шүү дээ. Тэгэд Кавай драас 2 депо байгаа. Тий. Тэгэхээр Кавай яг тэр нэг амжилтууд нь тэгэд улирал нөгөө нэг яг одоо тогтмол тоглоо гэдэг. Тий. Тэр нэг жоох ер нь жоох их өвөрмөц карьертай ер нь Кавай бол тий. Би бол хэцүү. Харин дүнлэхэд хэцүү. Би бол одоо өөрөө Спурсийн фэн хүн шүү дээ. Кавайхаа бас том фэн те. Гэтэл Кавайгаа энд байхгүй гэдэг шүү дээ. Минийх одоо 14 дээр Кавай нэрлэхгүй байгаа. Шалтгаан нөгөө нэг юу байхгүй. Манай хүнд яг хэлсэн улирал бүтэн тоглолт legacy байхгүй байна. Одоо энэ тоглогчийг үнэлэхэд legacy гэж юм бас том нөлөө үзүүлж болно те. Тэгэнгүүт чинь манай хүнд ер нь legacy байхгүй. Одоо нэг юм франчайзд үзүүлсэн legacy гэж бас ярина те. Тий. Айверсных бол одоо жишээл Sixers бол ингээд хэмжээлшгүй шүү дээ. Тий. Кавай бол баг Spurs-д одоо баг 4 5 үний араас л орно үстэй. Дийлэнх фэнүүд нь гарааны 5 ч нэрлэдэг. Тийм үү? Тий. Тэгээд дийлэнх маш олон фэнүүд гарааны 5-т нэрлэдэг. Манай жөрмөн хоёрыг шууд ингээд 2 3 ингэж мингээд идэх байхгүй. Тий. Манайд чинь бас өөр одоодгүй юм байгаа. Тэгэнгүүт чинь Кавай айгүй олон фэнүүдэд ер нь айгүй муу унлагддаг. Яг тэр үзий хадалтай холбоотой л баг. Тийм муухай орхио явцал тий. Тэр чинь өөрөө легасигүй байна л гэсэн үг шүү дээ тий. Одоо нэг талаараа KD шиг жоох нэг тийм муу үнэлэмжтэй л байгаад байна шүү дээ хөөж байгаа. Би Кавай муулж байгаа юм биш. Би зүгээр л Harden CP Iverson-гийн дээр орохоор юм биш л гэж хэлж байгаа шүү. За хүлээний хувьд за би зүгээр яг ингээл зүгээр бодож जैन зүгээр хин илүү яг сагсан бөмбөгийн тоглогч вэ гэх юм бол би зүгээр Кавай гэж хэлмээр.
Гэтэ карьерийн хувьд яах юм бол би бол Iverson. Тэг хэдүүлээчиг бол карьер л яриад байгаа шүү дээ. Тэгвэл чи саналаа өөрчлөөд Iverson болгож байгаа тий. 14 дээр өөрчлөж байгаа хэлээгүйсэн билж биш. Хэлээгүй. Хэлээгүй юм тий. Кавай маа. Би чин Кавай гэсэн. Энэ дэр чин тэгэнгүүт миний нөгөө нэг чиний өмнө хилцэн чин ороод ирэн. Iverson ороод ирж байгаа юм тий. Тэгвэл Iverson 14 рүү орж ирж байгаа юм тий. Яг нь Iverson-ы гимн нөгөө нэг Денверээс яваад жоохон карьер нь бүр байхгүй болцолтой тий. Детройт, Memphis тэгээд сүүл нэг гэртээ нэг хальт ирчээл тэгээ барыг тоглоогүй шүү дээ. Манай үний муу легаси бас том шүү Тэгээ дээ. яг Iverson өдөр нэг одоо яга cultural icon гэдэг утгаар бол үнэхээр том байхгүй. Тэр болохоор Mount Rushmore байл та. Тэгээд одоо тэрнгээрээ л ер нь бол одоо хүртэл мөндөрт үнэрлэгдэж шүү. Тэгвэл efficiency юу харахаар бүр байхгүй шүү. Тэгэхээр би сая нөгөө нэлээд байгаа яг сасан бөмбөгийн тоглогч ороод байл Кавай илүү тоглож хэлмээр байна. Тэг яг зөв карьерийн хувьд бол Iverson арай илүү юм хийцэн гэж. Iverson сагсан бөмбөгт өөрчлөлт оруулсан л та. Ялчгүй. Би бас Iverson дуртай. Яг нөгөө Kobe-тэй өрсөлдөжсэн. Юу хамгийн том өрсөлдөгч нь байхгүй байрал дээр нь яг тухайн үеийнхаа. Одоо өмнө араас нь өөрөө ялам кредит. Төрөө хэдүүлэнгийнх нь номер 1 дээр бичсэн тоглогч энэ хүнийг харж өссөн. Jordan-ыг биш. Бас тийм те. Кист мист чинь тэрнээс амарт. Тэгээд хин нөгөө Voldemort. Нөгөө хэцүү нэртэй. Тэгээд угаасаа нөө юу яадаг л та. Одоо энэ жижиг тоглогчдын чинь одоо энэ NBA дагаа шалтгаан чинь яг саяхан Curry л болчлаа л та. Тэрнээс өмнө Iverson л байсан байхгүй те. Одоо CP-ийн тоглолч бас Iverson аяг үтстэй шүү дээ. Бөмбөг хандлал Kyrie Irving л те. За окей. Тэгээд 14 дээр тэгвэл Iverson юм байна. 15 дээр чиний хувьд Kawhi орж Kawhi тий. За бис Kawhi тэгвэл Kawhi. Бид нар өөрөө 15 дээр шууд тоглогчоо нэрлэж шууд яваад байгаа саяжгаа ярьдсан штэ сонссон бол. За тэгвэл тэгээд Wade, CP, Harden, Iverson, Kawhi ийм таван дан жижиг тоглогчд орж ирж байна те. Тийм байна. Kawhi бас. Тийм дандаа намхан тоглогч. Kawhi одоо финалийн 2 MVP дээрэс нь 2 депо гэдэр бол амар үнцэн амар нэг тал руу хивэлгээд байгаа байхгүй те. Тийм Kawhi ч нөгөө нэг хиний урд авчихсан шүү дээ. Draymond-ийн урд авчихсан шүү дээ 16 онд. Тэг ингээ бодоод үзэнгүүд нэрэл яаж Kawhi төгөхгүй байх вэ тэгээд. Бас үгүй тухайн үед чи одоо ингээл эсрэг багийн зүгээр товтгоон ингэж ярьдаг зүгээр. Эсрэг баг Kawhi хамгаалж байгаа хүн товтгоонд оролцохгүй шүү. Чи хөдөл мэдлгээд байдаг үстэй. Чи зүгээр зарим дээр зүгээр зогсож шүү гэдэг. Тийм. Тэгэхээр Kawhi л одоо ямар нэгэнд оролцуулчихаа Kawhi ч бүр үнэхээр одоо хамгаалтыг бол үнэхээр гайхалтай байдаг тий. Тэр нөгөө нэг өөрийнх нь хамгаалж исэн хүн энд зүгээр зогсоод тахлаар нь орхиж явж нэг нөгөөдхийг суллангуутлаа. Нөгөөдх гүйж байгаа байх гэж нэг харахгүй дасснаа да. Тэгээ ер нь одоо нөгөө нэг 90-ад оных нөгөө нэг Майкл Жорданыг одоо хамгаалтыг багтаж ярьдаг шүү дээ. Ер нь бол Kawhi, Майкл Жордан хоёр ер нь жоох ойролцоо хамгаалтын. Магадгүй Kawhi яг пик үеэрээ илүү ч байж. Тэгээ илүү юм том сарвуутай тий. Арай өндөр шүү дээ Жорданаас. Хамгаалтын пик ярьж байгаа шүү энэ дээр. Тэгээд ерөөсө Kawhi ойр орчинд бөмбөг залт болдгоо шүү дээ. Ерөөсө бөмбөг залт. Тийм ер нь тий. Тэгээ одоо LeBron James-ийг финалд хамгаалж исэн. Kevin Durant-ыг хамгаалж очиж исэн тий. Тэгээд нөө сая юугаар яг гарын алгаар бол Майкл Жордан арай илүү баха. Тийм үү. Магадгүй тийм байж магадгүй шүү. Бүр амар том шүү дээ. Тийм билүү. Аггүй Kawhi-их чуд илүү бах гэж хэлж байгаа. Чуд л илүү бах. Үгүй хаа. Би ч Майкл Жордан илүү санагдаж шүү. Хэдүүлээ тэгээд дараа нь тэгвэл хайгаад харчий тий. Той гэж би. За тэгвэл одоо 15-аас хойшоо яваад одоо 10 хүн нэрлэх үлдсэн байна. За энэ дээр сонирхолтой нэрсэн. Одоо айгүй бас холбогчтой байгаа. Джейсон Кид гэж болж байна. 2 удаа бага финалд болцсон. 1 удаа аврахтай. Дирк Нойцгтэй. Бас longevity талаас бас лигийн элит хамгаалагч холбогчтой нэг байсан. Кид бол амар underrated шүү дээ. Хамгаалтыг нь бодохоор Kobe Moby Kid-ийг хамгаалж исэн үе байхгүй 36 7-той бүртлээс л. Тэгээ бас миний хамгийн дуртай холбогч нь Steve Nash гэж болж байна. 2 удаагийн MVP. Одоо яг нөгөө нэг юм довтлогооны саксыг бас төгөлтөржүүлж гаргаж ирсэн. Өөрчлөлт гаргасан холбогч. За Russell Westbrook гэж болж байна. Хэдийгээр яг хөв тоглогчийн нөгөө нэг багийн лидерийн дүрээр амжилт байхгүй ч гэсэн багийн сайн 2 дахьч байж чадсан. Финалд гарч исэн. За тэгээд 2 дахьчоос бас MVP боллоо хөгжиж чадсан. Тэгээд трипл даблын хаа мэдээж тий. Одоо яг culture impact талаасаа нөгөө хоёроос арай илүү ч юм шиг. За энэ 3 байна. За араас нь гэх юм бол
хин байж болж байна бас. Антони Дэвис, Пол Пирс. За, эдгээр нэрсээс л хэдүүлээ сонгоод явъя. За би харчлаа шүү. Юу айлаа. МЖ чүд илүү юм байна. Тийм байна уу. Бараг 1 мм см 2 см арай. Юугаа ер нь инчээр бол адилхан мөртлөө яг тэр нэг урт нь Майкл Жордан чүд урт юм байна. Жордан ч тэгвэл бүр мутант байсан шүү дээ. Жордан ч мутант шүү дээ. Жордан гэдэг тэр одоо ерөөс ингээд нэг гараараа бөмбөгөө барьж байгаа тохоод чинь тэр хоног. Гараа агаар дээр зүг ингээ яваад иддэг шүү дээ. За окей. За тэгвэл 16 дээр энэ хідээс гоё сонголтоо хийлээж та хоёрын хувьд. Миний хувьд бол Westbrook. Би өмнө нь Westbrook-ыг Крис Пол, Нэш, Кид 3 Westbrook-ийн дээр орохоор гэж үнэлдэггүй байсан. Тэг яг сүүл рүүгээ Спurs төрсэн л тэгш нах гэдэг. Крис Пол ялч дээр нь юм бэлээ гэдэг ялч байхгүй. Тэгэнгүүт Кид Нэш хоёрын дээр бол Westbrook үргэлжид гэж бодож байгаа. Миний хувьд бол яг аль нь амжилтууд нь шүү дээ. Back to back MVP байна. Энд нь 2 удаагийн ингээд авраг авч үзсэн байна те. Гэхдээ Westbrook-ийн одоо тэр үе шүү дээ. Triple double хийгээл KD орхисон энэ ганцаараа Westbrook бол дэлхий дахинд маш олон хүүхдүүдийг сагсан бөмбөг үзэх шалтгаан болсон. Тийм, ер нь пик талаасаа гэсэн үг шүү дээ. Тийм, пик талаасаа маш олон хүүхдүүдийг сагсан бөмбөг үзэх шалтгаан болсон. Яагаад тэгэхээр тэр хүн ганцаараа ингээл одоо тэр багийг харуулъя илий байхгүй юу? Энс Кантер, Стивен Адамс гэл те. Андре Робертсон. Тийм. Ер нь шал илий баг байхгүй. Тийм багийг шууд плей-оффд оруулаад те. Ингээл өөрөө гол нь ямар дайчин, ямар амар. Одоо Westbrook-ийн тоглолт маш муу хэрнээ. Одоогор баггүй л байна л да. Өнгөрсөн үеэр яагаад багтаа юусэн? Энэ үний сэтгэл зүрх байхгүй. Тэгэхээр тэр сэтгэл зүрх энэ ур чадвар хоёр нийлээд тэр үед triple double-ын хаан болж исэн. Нэгт хоёрт MVP болж исэн. Гуравт лигийн нүүр царайч болж исэн юм бол. Яг энэ утгаараа миний хувьд бол KD-г харж Нэшийг харж сагсан бөмбөгт хүн ороогүй байх. Нэг статистикийг давах үнэлэмж нь энэ гэж хэлж байгаа юм шүү. Зөвхөн үнэлж байгаа юм биш. Нэшийг харж KD-г харж сагсан бөмбөгт дурлаж ингэсэн хүн Westbrook-ийг баг нийлээж гүцэхгүй байх юм бол. Аха. Яг Нэш Номка шиг ирлээ сая. Стив Нэш, Джейсон Кид хоёр эхний нэг 4 жил нь бас хасагж байна те. Кидийн баг 6 жил хасаг. Тийм, Кидийн 6 жил хасагж байна. 94 онд орж ирсэн. Кидийн бас яг тэр эхний эдэн жилээс айхтаж ирсэн шүү дээ. Тэгэхээр бас тэдний хасагдж байгаа болохоор яг Westbrook байж болно бол тий. Та хоёрт баг Westbrook гэдээ орчиж байна уу? Би болохоор Kid гэж хэлэх гээд байгаа байхгүй. Kid яг саяны түрүү жил Halliburton бага финалд гарсан. Яг тийм тэрнээс муу багийг 2 жил финалд болсон байхгүй. Тий. Kid ч одоо 3 финал гарсан тий. Тэгээд Dallas байхдаа хөгшөрсөн ч гэсэн пикэн дууссан ч гэсэн багийн одоо бараг л 2 дахь лидер нээсэн шүү дээ. Ер нь бол Нөөцгийн араас ивэл одоо бараг Kid л байсан мэт тий. Шон Мэри, Джейсон Терри гэхээс илүү. Тэгээд багийн гарааны холбоо шүү дээ. Kid бол ер нь айгу underrated санагдаад байт. Яг зарим үедүүд нэг All-Star сонгогдоогүй. Тэгээд ийм дээрээс нь би Джейсон Кидийн хамгаалтыг бол хамаагүй л энэ хоёроосоо. Тэгэлгүй яах вэ? Гэри Бейтний араас л орно шүү дээ. Холбооч тундаа. Яг зүгээр холбооч тундаа гэх юм бэл. Тийм шүү. Тэгээд би болохоор Kid гэж л болсон юм бэ. Джейсон Кид 13 он хүртэл тоглосон. 13 он хүртэл болсон тий. Юунд нэг Knicks-т явж исэн шүү дээ. Санаж байна уу? Тэглүү. Knicks тоглосон. Knicks бүр Мелотой тоглоод тэр Knicks чинь 13 онд бүсийнхаа 2-оор гараад тэгээд яг Индианад гусалцсан л та. Яг насчлалтаа самаарад гэж. Тэгээд Индианад гусалцсан. Тэгээд би бол Kid-ийг хамаагүй ялагч тоглогч байсан гэдэг утгаар нь бол дээгүр өчг гэдэг байхгүй. Тий, тэр үнэн. Одоо юу гэдэг пик Westbrook-ийг би одоо юу гэдэг яг адилхан бүрэлдэхүүн дээр ийм тэ хөл гартайлг хүмүүс дээр пик Westbrook-ийг бол сонгоно. Яг баг ахлуулаад багийн одоо 2 юм уу те эсвэл багийн лидерээр тавьвал би бол Kid-ийг сонгоно. Kid Nash хоёрч Westbrook-ийг хамаагүй илүү толгойтой хүмүүс л те. IQ бол бүр хит өндөр хүн те. Westbrook-ээс бол тэрийг яад явах вэ? Яг үгүй сая би бүр утга уянгийн амар магтлаас нэг жоохон молчих. Westbrook бол яг нэг бие өгдлөөр хурд төслөртөөр яг хаана хурж болохыг харуулцдаг тоглогч. Гэтэ би зүгээр бета дээр зүгээр нэг юм саналгүй бол нийлэхгүй байгаа нь Kid Nash хоёр нийлээч Westbrook шиг олон фэнийг татаагүй гэдэгт бол санал нийлэхгүй. Биш. Фэн гэдэг тэр биш. Фэн гэдэг чинь бол одоо арай өөр байгаа шүү дээ. Сакс үзчихсэн чинь одоо би бол Вимбаныгийн фэн шүү дээ. Тэгэнгүүт яг тэр тоглогчийг хард сагсан бөмбөгт дурлсан хүн. Анхны сэтгэл гэдэг шиг.
гэдэг дээр хэлж байгаа. Тэгхийн бол Канадууд ч нээш гэдэг яваад байна шүү. Юу нээшийг хард сагсан бөмбөг дурлж чинь гэж юу? Тий. Одоо энэ Канадууд тий одоо амар ирүү юу болоод байгаа чинь Картер нээш хоёрын л ер нь бол яг хөө дийлхэн Картер байгаа ч гэсэн. Харин тийм бохгүй юу? Картер чинь нээшийн өмнө орж ирж байгаа сте. Тэгэхээр Канадууд аль дээр сагсыг үзээд эхэлсэн. Аль дээр ч үзээд эхэлсэн байсан. Бид хэдлэж нөгөө нэг Westbrook-ийн миний өнцгөөс шүү. Westbrook-ийн ид үеийг үзчихсэн хүний хувьд яг сайн мэднэ. Бол хүүхдүүд бол яг Westbrook-ийг харж амар хорч ирчихсэн. Гэхдээ энэ дээр яг 5-2-аас Westbrook гэж байгаа юм чи тэгээд 16 Westbrook гэсэн юм уу те? Тий 16 дээр Westbrook. Тэ юу гэдэг юм бэ? Тэр гэж өгөх гэдэг болчлаа л та. За тэгвэл 17 дээр Kid үнэ шүү. Би бол Kid гэсэн байгаа шүү дээ 16 дээр. Kid. Тий Kid үү. Ааха. Тэгвэл 16 дээр Westbrook, 17 дээр Kid, 18 дээр Nash шүү. Nash те Nash шүү Anthony Davis. За Steve Nash бол яг 2 удаа удирдлагын MVP-г бол маш том жин дарж байгаа те. Дээрэс нь Steve Nash-ийг бас нэг юм хүмүүс ярьдаг нь болохоор Steve Nash бас цагсан муугаас өөрчлөсөн тоглогч нэг гэж ер нь яг Stephen Curry-гаас өмнөх яг тэр эргэлтийн цэг нь бол Steve Nash болно одоо тэр Phoenix систем Mark Antony-гийн. Тэгэхээр Nash бол яг харахгүй тэр нэг за ингэс сакс тоглолт болдсон биш үү те 5 дээр Amari Stoudemire-тэй 4 дээр Sean Marion-тэй юм жижигхэн тоглолт болдсон биш үү гэдгийг ер нь бол одоо Nash болон тухайн Phoenix Suns үзүүлж ирсэн те тэр утгаараас Nash 2 ч удаа юугаа MVP авч ирсэн. Нааших ч гоё гоц үзэгдэл болцсон л доо тэгтхоо үед те. Яг ийм өөрчлөлт болоод тэгснээс яг стат харах юм бол тэр нөгөө нэг хамгийн сайн багийн хамгийн сайн тоглогчд нь өгдгийн журмаар явцсан байгаа байхгүй. Би тэр хоёр MVP-тэй болж байгаа санал нэгтдэггүй. Тэ. Яг хоо. Нэг жилд нь Dirk нэг жилд нь Kobe гэж боддог би болох хувьтай. Гэхдээ яг хоо тэгээд яг Nash-ийн баг аварга авах бодит боломж бол байсан. Тэ. Spurs-ийг л бараагүй яг үндэ. Spurs арай хортой, арай туршлагатай, арай хамгаалалттай баг юмс л та. Тэр 7 хонд бол ер нь Spurs-ийг хожицсон бол тэр жил Suns аврах байхгүй. Тий, ер нь аврах шүү тий. Тэгсэн бол хідүүлээ үдэд Nash-ийг бас тэ ихний 20 мөр дотор буцаагүй 20 мөр дотор гэсэн явж иж бас магадгүй байхгүй тий. Бодоод үзэхээр. Тэгээ Nash ч бас анхны 50-40-90 гишүүн биз дээ. Үгүй шүү дээ. Bird-өөс хойшоо тийм. Bird-өөс хойшоо. Тийм баху. Дундуур нь хүн орж ирэхгүй. Тэгээ дундуур нь харин 90-ад онд 50-40 90 дундчлаад явж их хүн бараг байхгүй байгаа юм л та. Санахгүй л юм л та байвал уучлаа. Nash яг 2 MVP-ийн жоо үрээт ч гэсэн ер нь бол сайн бараг авраг авахуулж магадгүй тоглож байсан. Одоо энэ Trey Young манги чи бол яг үүсэл хөгжлөн байхгүй тий Halliburton мөртний үүсэл хөгжлөө. Тэр Halliburton-ны өмнөх Halliburton л байгаа юм та тий. Хурдтай шидэлцээтэй тий Nash бас урт устай байхдаа бас гоё харагддаг байсан шүү дээ нэг жижигхэн хүн гүгэлээдэг байсан. Тэгээд нэг Nash dribble гэдэг зүйлийг гаргаж ирсэнтэй ингээд нэг шидний доогуур ингэж залж ингэж өөрөө ингэж тойрж явдаг байсан тий. Тэр мич одоо ингээд бүгд Nash dribble-ийг одоо хийдэг болсон тий. Тухайд анх удаа Nash гэдэг чинь ингээд ерөөсөө тойролт ингээд бас гоё тоглож байсан. Nash тэгээд тохох боломжтой ч хизээч энэ карьертэй тоглож байгаагүй сонио. Уул нь өндөр шүү дээ. Карьераас баг өндөр байгаа шүү дээ. 93 4-тэй л санагдаад байна. Нөгөө Nash dribble гэдэг тэр яг Nash dribble-ийг хүн болгоо хийж байгаа. Гэхдээ яг Nash шиг хийж чадахгүй байгаа. Та ер нь бол тийм импакттай хийж чадахгүй байгаа. Nash-ийн тий одоо улсын ер нь тоглогчдор ихэнх нь хийдэг болсон шүү дээ. Одоо шиг хийдэг болсон. TJ McConnell дээр бол Nash dribble-ийг бол ингээ мастер болгочиход байгаа байхгүй тий. Tremor чи амар шүү дээ орж ирлээ. За 18 дээр Nash. За тэгвэл 19 20 дээр бас гоё нэрс гарч ирж байна. Anthony Davis байна. Dwight Howard байна. Paul Pierce байна. Ray Allen байна. За эсвэл одоо сая авраг авсан Shea ч юм уу, Tatum ч юм уу те. Бас ороод ирэх боломж л байгаа. Боломж авах те ер нь ярих үндэслэл нь байгаа. Shea-чуд хэдэн өдөр болтлоо? 2 Shea 18 шүү дээ. 18 тий. Энд чинь одоо 19 19 20-ыг нэрлээд 19 дээр би Howard-ыг хүчиж байгаа. Dwight Howard уу? Ярьжлах уу? Хөлгөн бодчихлах гэх тийм шүү. Тий. За яг 19 дээр авсан. Howard AD Howard-ийн дээр үнэлэгдэхээр хэмжээний юу ч хийгээгүй юм байна. Авраг авсан. Тий. Howard ч авраг авсан. Гэтэ Anthony Davis багийн 2 байсан л та. Багийн яг эсвэл магадгүй 1-2 ч юм уу. Нэг бий юу? Тий, нэг бий байж магадгүй тий. Багийн нэгээр финалд гарч үзээгүй. Бүсийн финал миналч авч үзээгүй. Howard ч аимшигтай хүмүүстэй тулцсан шүү дээ.
Леброныг хөдсөн, Бостон хөжиж исэн. Тэгээд нөгөө талд нь ялч жоохгүй хожигдож байгаа Lakers, Kobe гэж амар хүнтэй тулж байгаа. Гэтэл NDD хараа нөгөө нэг хэдүүлгийнх миний яриад идэг юм шүү. Өмнө хэд удаа ярьж исэн юм. Lakers-ийн бүрэлдэхүүнээс LeBron-ыг аваад харангуут яг л Pelicans баг. Гэтэл тэр бүрэлдэхүүнийг плей-офф нэгдүгээр шатч давуулж үзээгүй шүү дээ. Рондотой, Cousins-тэй тий. Нэгдүгээр шат нэг удаа давсан шүү. Тийм шүү дээ. Нэг л давсан. Portland-ыг хөждөг. Portland-ыг тэгсэн. Шүрдэг шүү дээ. Тий. Тэгээд олигтой амжилт үзүүлэх байгаас тий. ED юу нь бол ганцаараа бол. За би болохоор сүүлд постн дээр ч бас биччихсэн. Антони Дэвис ер нь бол Ховардыг давтсан санагдаад байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр Антони Дэвис илүү удаан одоо пик үетэй, илүү удаан од байх төвшөндөө байчлаа. Ховард яг финалд гарчаад нэг Lakers төчл тэгэл байхгүй болчих шүү дээ. All Star тэрийг гоё суперстар замнална. Тэгээ лиг ч угаасаа шилжилт хөдөлгөөн болсон. Тэгээд Ховард ерөөхдөө сүүл рүүгээ нэг жоохон баг дамжсан юу нэг ингээд Legacy-г нь алаа хийчихэж байгаа. Магадгүй Орландо Мэжиктэй үнэлэмж өндөр угаасаа өндөр байх хэвээр. Тэрнтэй ялгаагүй Антони Дэвис ч гэсэн Pelicans-тай ярил бас тийм байхгүй. Тэр бол 1-2 л гэж яригдэн шүү дээ. Ховардын уруудж байгаа ч яг нөгөө нэг бүтэн 90 үе, цаг үе, сагсан бөмбөг өөрчлөгдөж байгааг хохирогч болж байгаа юм л да. Тэгээд Антони Дэвис бол яг баг авч явах тал дээр бол Ховардаас дутуу байж болох ч багийн 2 байх тал дээр бол хамаагүй л. Одоо яг багийн туслах. Ховард бол багийн 2-2 тэгээд чадаагүй шүү дээ. Кобигийн ард болоогүй, Хардны ард болоогүй. Тэгэл сүүлд явж иж бүр сэлгээний төвийн байдлаар орж ирсэн шүү дээ. Тэгээд Антони Дэвис ч тэгээд гол нь 13 жил баг All Star төвшөнд байлаа л та. Тэгс. Тэгээд All NBA төвшөнд байсан. Яг тоглолтууд нь л хүрдэх болохоос сонгогдоогүй. All Defensive багуудад илүү орлон нэрлэгдэх ёстой байсан байгаад байгаа байхгүй. Түрүү жил бол Даст гимтэйг бол нэрлэгдэхээс нэгдүгээр багт би бол баг нэрлэгдэн гэж хараад байгаа шүү дээ. Тэгэд манай хүлгэн бол бас Антони Дэвисийн том фэн дээ. Тий. Яг Антони Дэвисийг зүгээр коллежээс нэхлээд үжижсэн үнэд коллеж дуусаа Антони Дэвис бол бүр ингээд адгууслаг гэсэн байна. Ингээд тэг тэр одоо фрешмен эдийг нэг жил бүр ингээд бүх цагийн хамгийн шилдэг нэг коллеж ивлэл байхгүй. Амар их. Тэгээд Антони Дэвис үнэхээр гоё тогтмол гоё тоглож байгаа. Зүгээр би хувьдаа бол зүгээр эдийг бол сонгомоор байна. Гэхдээ зүгээр Ховардын за бэдэг ярьдаг юм бол үнэлтэй яхахгүй одоо депойн илүү манайч 4 депойт тий 3 депойт. Тэгээд эдиж депой байхгүй харин тэгээд яг хөө тийм. Гэхдээ Ховардаар бас нэг юм байдаг нь болохоор Лекс очсоос хойш ер нь жоохон хүмүүсийн яриа ч юм уу хүмүүсийн тэр хил ам нь амар хурдан доош толцсон ерөөсө. Тийм нарратив ерөөсө байхгүй болсон. Маш хурдан доош. Өөрийнх нь тоглолт ер нь жоохон муутсан тий. Өөрөө тэгээд ер нь жоохон юу зан гаргасан л та тий. Ингээд очсноо бусад хуучин багуудаа муулаа. Тэгээд Стеван Гандитэй асуудалтай байсан. Хардантай муудалцаа явсан шүү дээ. Муудалцаа явсан шүү дээ мань үү. Тэгс. Тэгээд нэг юм багуудын толгойн өвчин болж эхлээд байсан л та нөхөр. Тий. Тэгээд би зүгээр яг Антони Дэвис л тий. Миний хувьд бол Антони Дэвис бол бүх цагаас хамгийн дуртай тоглогч нэг маань тий. За тэгвэл 19 дээр Антони Дэвис үү? Антони Дэвис. За Ховардыг магадгүй одоо Rockets-тэй дахиад авах удасан ч бол юм уу тий. Тэгээд мань өөрөө нэг баг дундаж тоглогч болоод тэгээд айгу удаа явцсан юм аа. Эхний 10 жил нь гоё суперстар байсан мөртлөөс дараачийн 10 жил ингээд бүр ингээд яриад байгаа юм бол Legacy нэг тийг санаад байгаа юм. Ховардын яг статистик нэх буураагүй санаад байгаа юм. Гэхдээ нилээн ямар ч нөлөөгүй л болцсон болохоос биш. Статистик нэх буураагүй санаад байгаа юм. Яг нөгөө нэг юм нөлөөгүй драма шиг стат хийдэг болсон юм суг. 20 10 хийгээл зарим үедээ. Тий. Заримдаа нэг 20 25 мөн самбар авцсан үед нь шүү дээ. Тэгээ баг нь хожихгүй. Нэг тийм л болцсон. Хоорж их л хурдан жоох өөрийнх нь тэр юунаас болсон уу? Мань уу яг их л хурдан яцтай ирсэн. Тэгээ Ховард нэг тийм Антони Дэвис шиг serious тоглогч биш. Бодохоор. Тий, бас ер нь тийм шүү. Бүр нэг юм амар нэг ингээл гэтээ зүтгэл ингээл шахаж махаал ингээл нэг тийм амар фаны гайш тэ ер нь бол байгаа байдал тэгэл. Яг лигийн шилдэг төвүүдийг харахаараа л тийм болдог. Лигийн шилдэг төвүүдийг харахаараа бүр шал өөр тоглогч болчдөг. Одоо Шак Мак эсрэг яг Йокич эсрэг тэр нэг сайн тоглосон шүү дээ тэр 20 онд бол. Тэрнээс бусдаар ер нь бол тэгээд Ховард гоё нэрл яваалаа юм л та.
Тэгэд 20 оны аварга дээр AD яг мэдээж Леброн финалийн MVP авдаг. Леброны яг багч гэсэн Энтони Дэвис яг импактийн хувьд бол их дутхгүй. Ер нь бол одоо би сая 1А 1Б гэдэг шиг тий. Ер нь бол яг тийм л байсан. Бүсийн финалд Энтони Дэвис арай илүү тоглосон гэж боддоо шүү дээ. Тий харин тий. Нөгөө базар шоттой. Тий нөгөө Денвер эсрэг. Тий. Тэгээд ер нь бол зогсоогдох юм шүү дээ. Эди чинь одоо тэгэл Пол Милсап, Жереми Грант бүр идэж уусан шүү дээ. Тэр зургал дээр. Тэгээд тэр хожны шилд хэрэг ороог үүсэн бол магадгүй Денверс гарчихын ч юм бэл. Яаж мэдэх. 2-1 болох гэсэн. Тэгээд бас Энтони Дэвис тэр жил бол яалч лигийн топ 5 тоглогч нэг байсан гэж хардсан шүү дээ. Тэгээд яг гимтэй л байдаг болохоос ч авсан гэдэг. Энтони Дэвис За, болж байгаа тоглож. Тэрээс тэр AD болж байна тий. 20 дээр тэгээ баг Ховард гэж тийм үү? Тий, Ховард. 20 дээр чиг Ховард байгаа юм. Биш AD байгаа л. Бага байна баг. За тэгвэл хэдүүлээ чинь дараалал нь Westbrook, Kidd, Nash, AD, Howard. Бараг гарааны тавт юм биш үү? Тэ? Тийм үү? Бодсоч Westbrook-ийг SF рүү хийжэлтэй яа гэм болохгүй. За одоо сүүлийн 5 тоглогч. Сүүлийн 5 дээр жинхэнэ маш олон нэрс байна одоо. Яа, хэцүү байна. Би эхнээс нь зүгээр одоо үлдсэн нэрсийг дуудах юм бол за Paul Pierce финалийн MVP-тэй хүн. Ray Allen 2 удаагийн авраг тэгээд Steph Curry бичигдэх. За магадгүй Clay Curry бичигдэх. Clay-ийн түүхтг шилдэх 3 дахь шилдэгч. За Damian Lillard бас орж ирнэ. Ер нь бол авраг аваагүй л болохоос Paul Pierce-ийн карьертэй хүн байгаа байхгүй. За араас нь орчин үед одоо цагт яг пиктэй тулцсан байгаа. Shai Gilgeous-Alexander, Jason Tatum, Luka Doncic нар байна. За мэдээж Kyrie Irving бас нэрлэгдэх боломжтой. Joel Embiid одоо нэг үлрэлийн MVP болсон бас л пикээр нь харах юм бол бас л Jokic Giannis Yard бичигдэх хүн те. Carmelo Anthony 10 бараг л 20 жилийн карьертай хүн те. Pau Gasol, Draymond Green, Tony Parker гэдэг. Ер нь бол айгүй гоё тэгтээ бас хин нэг нь гомдоох нэрс үлдэж байна. Тэгээд За бета эхлэндээ. 21 дээр Paul Pierce би бичсэн арайхан тоглогч ярьж байгаа. Миний би 21 дээр бичсэн байгаа тоглогч бол Paul Pierce. Яг нөхөр өөрөө л сүүл рүүгээ LeBron гээл карьераа легасигаа алаад байгаа болохоос уг нь маш сайн тоглогч л тоо. тийм шүү дээ. Тий. Одоо ингэж би өөрийнхөө үнэлэмжийг хэлж байгаа. Одоо энэ нөгөө нэг Joe Johnson гээл иймэрхүү тоглогч SF-үүд байдаг шүү дээ. Эднэрийг англиад хамгийн дээр нь Paul Pierce байгаа. Яг иймэрхүү английн нэг эсрэг нэг ISO оноо авдаг те. Иймэрхүү олон тал тоглолттой иймэрхүү юунууд. LeBron бол тусдаа англи шүү дээ. Тэнгүүл LeBron ч эст тэр шүү дээ. Тий. Joe Johnson одоо өөр хин байдаг үлээ нэг юм яг адилхан нөхдүүд байдаг юм. Одоо энэ хин биш. Одоо энэ Paul George, Jimmy Mimi чинь орох واخгүй энэ донд. Яг эднэрийн хамгийн дээдлийнх нь хүн Paul Pierce. Яг статистик харбал өөрөө финалийн MVP-тэй болчихж байгаа. Энийг аврагтай болчихж байгаа юм тий. 2 удаа финалдсан байгаа. 2 удаа финалдсан байгаа юм тий. Бостондоо ч гэсэн түүхэндээ баг ихний тавтаа. Тий, ер нь бол Бостон яг Бостон дахь Legacy бол том штэй ер нь бол. Төлөө хоо. Одоо Bill Russell, Larry Bird тэгэл John Havlicek ч энэ хэдийн араас л баг орд шүү дээ. Тий, Robert Parrish орж ирж болно. Тэгээ би миний 21 бол тэгээд Paul Pierce. Хүлэгний хувьд. За тэгээд Paul Pierce ч амар олон нэр болохоор бүр ингээд дотор самуурчаад байна л да. Одоо яг эдгээр энэ дээр зүгээр ингээд харагдаж байгаа минь SGL зүгээр нэлээд тодорч харагдаад байна л да. SG яг энэ жил үнэхээр одоо бүх юмыг авлаа штэ. Scoring challenge авлаа. MVP ч авлаа, аврагч авлаа, финалийн MVP ч авлаа тий. Гэхдээ одоо 2018 оноос хойш тоглосон. Дээрээс нь эхний 2 жил нь эхний 3 жил нь яг ийм өндөр түвшинд тоглоогүй гэдэг утгаараа ч юм уу. Shade сүүлийн 3 жил нь л ер нь харин тоглосон. Тэгэхээр одоо бас Paul Pierce-ийн дээр Real-ны дээр бас оруулахад бас хэцүү юм байна да. Би маргааны эцэслээд Paul Pierce гэж. Paul Pierce Paul Pierce ер нь бол All NBA 1-р багт нэрлэгдэж үзээгүй баг хамгийн шилдэг тоглогч баг. Нэрлэгдэж байгаа юм бэлээ. Яаж нэрлэгдэх? All Star-ын гараанд нэрлэгдэж байгаагүй бас айгуу сонио. Яаж нэрлэгдэх? Барилт дээр нь LeBron гараад ирсэн. Яг хуу тэрнээс өмнө яг LeBron гарч ирэхээс өмнө мань хүн чинь бол байсан шүү дээ NBA. Тэр үед яг нөгөө McCready Carter Martin дараалцдаг гэсэн. Нэг юм хайлайт багтай гэхдээ стат нь ч гэсэн арай бага. Тэгээ яг ер нь Paul Pierce бол бодоод үзэнгүүт байралтаа ер нь одоо юу гэдэг. Одоо KD Kawhi эдрийн л баг ард байх юм байгаа тоххой SF дээрээ те бодохоор.
Юу н орчин цагт гэж бодоод үзэхэр. Орчин цагтаа. Тий орчин цаг. Орчин Тэгэл яг хөө тэгэл доктор Ж Доминик Вилкинсээс би бол баг дээгүр гэж боддоо шүү дээ. Пол Персиг авраг авцсан. Вилкинс бол яг онооны лидер байсан ч гэсэн. Тэгэхээр маргаангүй Пол Перс дээрэс нь Леброныг хөжиж явжсэн, Кобигоос хөжиж явжсэн. Эвгүйгээр орохгүй. Дээрс нь Пол Перс хамгаалт нэг сайн. Ер нь одоо эсрэг багийн шилдэг тоглолчид дандаа хамгаалдаг гэсэн, Леброныг хамгаалдаг гэсэн, Кобиг хамгаалдаг гэсэн гэх тэ. Пол Перс бол яхахгүй Шазрын яалагч тоглогчтой бас тэ. нэг тиймлгүй явах тэглээ явах. Удаан хөдөлгөөнтэй мөртлөөсөө тийм хүмүүс хамгаалж чаддаггүй те. Оновч өндөртэй. Яг одоо SF байрлалын шай шиг байхгүй те. Тоглолтын арга барил нь шайж бас нэг удаан штэ те. Ер нь ингээд юм яаж оноо аваад байгаа нь мэддэхгүй ч Чирэл мөлөө зөөгөл те. тий зөөж чадаад 3 мураа шидэж байгаа нь айгүй сонь те. Тэгснэ 3 шидэлтийн авраг болчихсон. Бүр Пол Перс. Пол Перс ер нь оновч өндөртэй. тий. Хувь мөв нэлээд өндөр. Тий гой. Пол Перс бол гой тоглож байгаа. Сүүлд л өөрийгөө алаад байгаа л хүн л те. Тэгээд ер нь тэрнээс нь болоо сүүлийн үед ингээд медиа амар үнэлгээ болцсон байл шүү дээ. Пол Персиг жишээлбэл сая CBS эхний 25-д бичээгүй шүү дээ. Тэгсэн мөртлөөс уулан баг 10-аад доллар болсон шүү дээ. 9 жилөө. Тэгээ бодохоор яг уу юу н тэр нэг 8 оны финалийн MVP дээр жоохон өөрөөтэй санагдаад байт. Надад бол стат нь бол бүр амар шээ. Тэр нэг 0 орж паниктуулдаг л. Гай тэ. Тэр гинцэртэй. Гэхдээ Леброныг дараачийн төвшөнд гаргах гэдэг бол маш том хөв нэр хүргэсэн хүн шүү. Хөрх юм н тэр нэг өмсөглөө дугаараа мөглүүлж байгаа тоглолтыг нь Леброн муухай. Тэ. Бүр хөгийн царилцсан сууж яадаг те. Тэгээ Пирс гэхдээ ер нь одооны тоглогчид ч гэсэн жоох дургууталтай юм байна шүү дээ. Дреймонд итер бол Пирсийг бол үздэг шүү дээ. Яг подкаст яриа. Тэр угаасаа бүр нэг би нэг санд шүү дээ. Пирс нэг бүр Клиперс нэг зүгээр сэлгэнт л суучдаг болсон байсан. Тэдэж нөгөө нэг чи Коби шиг хүндлэх хүлээж бодоо юу гэдэг шүү дээ. Бүр амар траш ток хийдэг байхгүй. Би тэгээд тэрийг харчаад хөөс ахмад үнэлээ ямар муухай гэсэн чинь өөрөө тэрнээс бас жоохон балаа алцсан л таа. Тэгээд ер нь жоохон тоглогчийн дараах карьер нь жоохон балаа яваад байгаа тийм. Нилээн балаа яваад байгаа. Энэ хүмүүс ер нь подкаст хийгээд эхлэхээр хутардаг юм шиг. Одоо Макреди бас сони юм яриад яваад тий. Гэрэнэс мэрэнс тий. За тэгвэл 22-т Рея Аллен, Шей, Тейтум, Лука, Лилард, Кайри бас гой нэрс байна. Хүлэгний үед бол Шей дээр нэг санал өгсөн байгаа шүү дээ тий. Харин бид татах юм уу? Реалны хувьд шүү дээ. За мэдээж 2 авраг авдгийг мэдж байгаа. Реалны урт хугацааны карьерийг мэдж байгаа. Реалн дээрэс нь Seattle Supersonics-тай нэг 4-5 жил яг багийн суперстар байсан тий. Милоки тусаа байсан. Тий, Милоки өмнө байсан тий. Бүсийн финал үржсэн. Бүсийн финал үржсэн. Яг тэрийг бас хүмүүс нэлээд бас марчаад байдаг л та. Тэгэхээр яг хуу Реал нөө байж болно. Бигас Реал нь бас болно гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Миний эхний 25 доллар Реал байхгүй. Тийм үү. Чи яагаад Спурсийг сонзонгоор яг тэгсэн байж шүү дээ. Гид бодсон чи огт бодоогүй гэсэн биш. Тэгж сануулж өдрөө. Одоо бүр 30 ч байхгүй. Би болохоор Реал яг юу байхгүй юу? Ер нь бол Дэвэн Бүкер яг байх хэвээр хөлбөр байхгүй юу? Миний бодлоор яг харангууд яг бага манлайлаад гоё плей-оффт орчдөг. Бүсийн финал нэг удаа хүрчээсэн тий. Нэг удаа хүрчээсэн. Милоки тахта. Тэгэд Сиэтлтэйгээ бас нэг Сиэтлтэйгээ 50 ажил авдаг санаж нөгөө Рашард Льюистэй. Рашард Льюис 2003 4 оны үед тоглоо. Радмана өчтөр байлаа тий. Тэгээд эхний шатанд усуулдаг санагддаг шүү. 1-2 дугаар шатнд. Тий, 1-2 дугаар шатанд усуулдаг санагдаж байна. Тэрэл нь тэгээд хувьс чадсан хүн л дээ. Яаж одоо юу гэдэг од тоглогчоос багийн бүр 3 дахь лидер болохыг хамгийн том харуулсан байхгүй юу? Одоо All Star-ын замлаас шүү. Реал нь жидооны драфтлаа. Кобитай адилхан шүү дээ. Коби Айрс 2-ны драфт. Тийм шүү дээ. 96 драфт тий. Тэгээд 18 жилийн карьертэй бас муугүй. Ер нь бол Бостоноос явах хүртлээр бол All Star-т бол жил болгоо ордог л байсан. Тэгээд финалд бас амар шүү дээ. Нэг Lakers эсрэг баг 8 дараалж алдахгүй шиддэг санаж байна. Тий. Нэг тоглолт авдаг. Тэгээд мэдээж Майамигийн финалаа. Тий. Хөөе юу веб татсан. Би чаваг юм ярьж байгаа тэр ингээд плана бодсон чи ярьж байгаа. Тэгээ би энэ веб сурч хийгээ бодсон байж байгаа. Заавал хүү юм уу дуудаж ирэх. Үгүй энэ сая хүлгэн чавыг дуудахаар нь хэлж штэ. Хөөе. Жохон муухай царайлаад байгаа шүү. Үгүй ямар нэгнийх нь муухай царайлах байх. Зүгээр гад нүг гайгүй үстэй. За арын хүмүүсээ бодоод ээж байгаа чи.
Чи нэрээ хэнийг нэрлсэн? Хэд дээр? Одоо 22 дээр. 22 дээр Лилард. Лилард уу? Тий. За би Реалн гिचээ да. Тэгээ би Реалн жоо андеррейтэд. Надаа яагаад тэгэхээр Андеррейтэд. байрал дээр нь хитрхи болт тоглож өстэй үед. Коби байсан, Айверсон байсан, Макреди байсан. Пик нь эдрээс илүү нь биш ч гэсэн магадгүй Айверсноос илүү ялагчийн карьертай болчихж байгаа байхгүй. Бодоод үзэхээр Йоо Лилардын байрлал дээр ч гэсэн тэгвэл Стеф түрүүний бидний дээгүүр нь бичсэн бүх хүн баг шүү. тийм CP-ийг л. Тий. Яа өөрийнхөө цэгийг хамгаалах гэж тэгжилчлээ. Тэгж л хэлж байгаа. Лилард юу болж байна? Лилардын карьер бас л уг нь бол амар шүү дээ, тий. Идалцдаг байсан. Яг л Golden State-ийн Dynasty дарагдсан хамгийн том хохирогчдын нэг, тий. Лилард бол юу байхгүй. Яг л одоо Portland-ийн Айверсон байхгүй. Юу нь бол яг ганцаараа л Тэ штэ. Стого ийлээ. Portland-ийн Айверсон одоо тэр Portland-д тэр үний одоо хөшөө авраг авахгүй байсан ч угаасаа босгогдох хэрэгтэй юм байхгүй. Тий. Одоо би бол Лилардыг бас дараачийн юм дээр оролцол байгаа л та. Гэтэ Лилард Спурсыг финал дээр нугасч байсан юм уу? Шууд тэгэж Лилард нэгдүгээр шатанд OKC-г Лилардын хажууд ямар юмных нь Леброн Бош үдээ Альфаро Камино хэмээн л байсан шүү дээ. CJ McCollum гэл те. Gaч юмнууд л байсан. Олдричтэй нэг жил бол тэгтээ бүр Rockets-ийг хоцсон шүү дээ. Тий, бүр амар баазар. Spurs-д л алуулсан байна. Олдрожгүй бүр тэр нөгөө нэг амар их гурвлагч нь бай гэсэн дээ. Амар их гурвлаг гэдэг шүү дээ. Пол Жорж тэгвэл 22 дээр Real юм байна. Тэгээд манай хүн хоёрын бодлоо өөрчлөгдөхгүй байна уу? Энэ Лилардын энэ би Лилардыг 23 дээр оруулчих. Лилардыг би бүр 25-д орж байгаад нь баяртай. Хүмүүс оролдог байхгүй. Би 23 дээр Шейг оруулчих. Шейш орж ирэх үү одоохондоо. Яг нь сая энэ өдөр чинь MVP-тэй, финалийн MVP-тэй, скорын аврагтай, скорын чемптэй гэдэг чинь маш том улирал та. Гэтэ Шей чинь энэ 21-р зуунд яг амар ийм өндөр төвшний тоглогч байсан нэг 2-3 улирал үстэй. Сүүлийн 3. За сүүлийн 3 улирал واخгүй юу? Тэ. Тэнгүүд энэ 3% улирал энэ карьер 3% улирлын энэ амжилт одоо Лилардын дээрмээр орох уу? Ер нь энэ Шейгээс болж нэг франчайз, нэг хот авраг болсон. Энэ бол бүр ингээд дэндүү том амжилт. Тэгэнгүүт одоо энэ дээр үгүйсэх хүнцг хэлэх гээл л да. Тэгэнгүүт энд баг нь амар баг штэ. Буцааг үншилтэй хамгаалалттай баг маг штэ. Зөвхөн Шейгээс болж авч байгаа юм биш штэ. Гэж хэлдэг чинь OKC-ийн үндсийг Лилард тавьсан бохгүй. Ер нь бол тэр шийдэлд ороогүй тэгээд тэр зуралд хожигдсан бол Westbrook Paul George өртөө байгаа л ах гэсэн баг. Энийг яагаад ингэж ярьж байгааг энэ retro station гэж хуудас руу ороод үзээрэй. Ямар амар сурталчилгаа ямар плаг явчаа. Манай энэ хоёр нөгөө нэг тэр OKC-ийн энэ баг хүрсэн үүсэл гарал замналыг нь ярьсан байдгийг тэрийг нь үзчихгүй. Тий. Гэхдээ энд Шейээс зөвхөн Шейээс болж авч байгаа юм байхгүй шүү дээ ер нь бол. Зөвхөн ер нь зүгээр багч ер нь нэг ганц тоглолчоос авах байхгүй шүү дээ. Байл тий. Бүтэн багаар. Одоо 2007 оны Кливлендийн замналч байдаг юм уу те? Одоо өөр хизээ байна энэ ганц хүн нэг оны Sixers ч юм уу эсвэл одоо 11 оны Новицки ч байдаг юм уу? Энэ биш л бол ийм баг биш л бол одоо энд чинь OKC чинь ямар амар баг вэ гэдгийг одоо улирлын турших статистикууд батлаа шүү дээ. Бүх цаг үед түүхэн баг шүү дээ. Түүхэн баг байхгүй. Гэхдээ үнэ. Тэгээ Шей байгааг ус бол энэ бүхэн бүгд байхгүй байхгүй. Ер нь бол Шей чи энэ бүхний одоо тулгцыг нөхгүй. Тэгэхээр би зүгээр нэг ч авраг авч байгаагүй франчайзыг, нэг хотыг, нэг фэнүүдийг бүр ингээд ганц удаа авраг. MB-г авраг авах гэж маш хэцүү байж байгаа. Тэгээд дээрэс нь яг Дэм бол урт хугацааны карьертай одоо All NBA жил тоглож хэдэн All NBA тий 6-7 All NBA илүү. Гэхдээ Дэмд одоо юу гэдэг яг манай нэг шиг авраг цогт байхгүй. Юу MVP байхгүй. Тэ скоринг чемп аваагүй тэ яг ингээд зүгээр ингээд дэнслэхээр бас магадгүй нэг талд нь байж магадгүй. Гэхдээ SJ-гийн энэ бол бүр ингээд нэлээд том. За тэгвэл энэ дээр би нөгөө нэг хоёр тоглогчийг харьцуулахад хамгийн том жин миний хувьд хамгийн том жин дардаг юм нь өрсөлдөгч нар. Лилардын үед нөгөө түрүү хэлсэн Dynasty байсан. Тий. Одоо энэ Шейийн өрсөлдөгчөөр энэ үйлрэл бол Jokic л байв уу да.
Индиана байгаа шүү дээ. Биш. Яг тоглогч талаар нь нөө. Тий, бүс тэгээд тоглогч талаар нь бодонгууд. Энэ жил бол Одоо яг бүтэн ийм одоо тэнгүүд сая би хэллээ шүү дээ. Антони Эдвардс хоёр юм да. Тий. Лилардын үед Лилардыг хохирогч болгосон Golden State-ийн Dynasty руу дөх баг юу юм? Аль нь? Юун дээр? Одоо энэ шеийн өрсөлдөгч багуудаас Лилардын өрсөлдөгч багууд одоо үед чинь Dynasty явахаа болцсон шүү. Харин тэгэхээр миний Ший чи өөрөө Dynasty болж гарч ирэх гэдэг байгаа байхгүй юу? тий барахгүй бах юм бол тэгж. Ямар муухай. Яг одоо ээж мэтгэлцэл байгаа юм чинь тий. Миний ямар санал дэгдэх албатай шүү тийм ээ. Би бас longevity талаас нь хараад бас Lillard-ыг дээшээ оруулсан л та. Би бас 23 дээр хичээ. Чи болохоор чи нэрээ 23 дээр хин юм. Миний 23 юм байна. Миний 23 дээр хоёр чинь юу наад 22 дээр хэлсэн бохгүй бүр. Lillard-ыг 23 дээр Tatum орж ирсэн байна. Тий, миний чинь өөрөө Ray Allen ч байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд хоёрынхаас чинь бас нэлээд оруулсан. Тэгвэл Lillard арай саналаар 2-1-ээр дэшилж чинь 23 дээр орж ирж байгаа юм тий. Би 22 руу орсон байж юу? Тэгж бодлоо. Чи Tatum руу шууд орох гэдэг нь. Үгүй би 22 руу Lillard-ыг чигчмээр байна. Lillard-ийг авчихсан. Lillard тоглогч талаас нь харах Ray Allen-аас ер нь бол илүүлтэй. Яг тоглогч талаас нь пик талаас нь харах. Тийм. Гимн яг тийм багийн хамтрагчийн амжилтаар ингээ харах юм бол байхгүй болчиход байгаа. Тэр утгаар нь би 2 авраг авцсан. Тэгээд Бостон ер нь бол финаалтгаад тус Real амар исэн бохгүй. Амар исэн. Тий, амар. Real-ийн муухай тийм Андрет санагдав тийм. Тийм. Тэгээд өөрөө бас адилхан баг чирээд бүсийн финалд хүрсэн гэдэг утгаар нь би яг дээр нь одоохондоо оруулчих. Тэгэд Lillard бол яг л их гурвалгүй байсан л Пол Пирс шүү дээ. Пол Пирс их гурвал ирэх хүртэл ер нь бас л ингээл дүнгэн дангаан ингээд Celtics-д орол тий. Нэг л тийм байсан бохгүй. Сая тэгээд хөрхи Янстай нийлсэн дээр плей-оффт хамт тоглосон юм. Тоглож чадсангүй шүү дээ. Сая тэр нэг 3 тоглолтод биш 2 тоглолтод орсон. Ямар ч формгүй зүгээр Мэнвичиг сууж байгаад ороод ирсэн байр. Тоглосон. Тэгэд ер нь авраг авахгүй л энэ чигээрэл дуусгах юм шиг байлээ. Одоо Портландд Янас сөлтөлцөөр орж очтгүй юм бол. Тий. Портланд руу очиж байгаа нь өөрийг нь авраггүй дуусна гэдэг нь шүү баталчихж байгаа. Тий. Тэгэд энэ ч гэсэн өөрт нь ер нь бол болж байгаа байхгүй өөрт нь тухтай байгаа байхгүй тий. Тэгэд ер нь бол Lillard яг хүмүүс ингээд айгүй overrated өстой юу ч хийж бүтээгүй. Харин ч би бол амар underrated байсаар байгаа л дуусах юм байна гэж Lillard бодлоо. Lillard-ыг тийм. Lillard-ийг тоглогч ямар нэг юм барих одоо цом шагнал байхгүй гэдэг бол харамсалтай л да. Харин тийм бүр Lillard-ийн төвчний хэмжээнд тахгүй. Одоо юу гэдэг нь тэнгүүд дээр нь байгаа хүмүүс дандаа шагналтай шүү дээ. За яг хуу манай CP л аврах ч юм уу юу ч хөө MVP гоо. Ер нь л арай л одоо юу гэдэг арай багыг бүтээсэн CP-ийн карьер яваад байгаа байхгүй. Тэгэл байгаа баг бүртээ тэгэл өксөн хөзөр болгоно орно л тоглоод ирсэн л дээ. Тэгээ би бол яг хуу яг 3 шидэл дээр нь харах юм бол Стефи араас яг орох хамгийн шилдэг шот критерлэг чараад идэв. 3 шидэл дээр шүү. Тийм өнөө. Сонссон байна чи нүггүй. Жохон гэж. Манай ууртай байна уугүй юу? Түрүүн жоохон юугаа Real-ийн манай 22 руу орсон чи. Тэрнээс хойш ер нь жоохон ор нүртэй хүрчээ. Би яг тоглогчийн хувьд Real сайн тоглогч л тоо. Би хараа 25 руу орж ирэхээр юу хийсэн юм болоо л гэж бодод. Real. Яг гэхдээ олонхын саналаар энэ 22 руу ороод ирж байгаа юм л та. Алдсан нэг юм да. Алдсан нэг юм. Тийм юм да. Сонгуулийн зарчим. За 23 дээр тэгвэл Lillard бол. За одоо ерөөсө 2хан байруултлаа. Одоо нэг өөрийнхөө дуртай тоглогч орж ирээгүй хүмүүс сандарж байгаа 2 тоглогч үлдсэн байгаа гэдэг. Тийм. Тинчээ нэг хүн Tatum гэсэн санал өгсөн байсан. Тийм би 23 дээр Tatum. Tatum чи 2017 онд байгаа тийм. Tatum нэг жилээр шээс илүү. Tatum-ийн өндөрт бичиг би Tatum гэж. Тийм үү. Tatum-ийг өндөрт бичих шалтгаан нэгч плей-офф өнгөж үзээгүй. Одоо шууд ихнээсээ шууд том зайлт тоглолцсон. Бүсийн финалд бараг 6 удаа тоглолцсон. Тэгсэн шүү тий. NBA-ийн финалд 2 удаа. Тэгээд сүүлийн 4 жил All NBA нэгдүгээр багтаандаа нэрлэгдсэн. Тэгэхээр сүүлийн 4-5 жил бол Jason Tatum одоо NBA-гийн шилдэг 5 нухалч нэг байсан. Байралтай шилтгэн гэсэн үг байхгүй SF байрлал тий. Тэгээд тоглолт тэгэж амар өнждөггүй. Тий. Ер нь. Би бол Tatum-ийг энэ жил бэрч байгаагаас болохоос тоглолт төмөр хүнштэй бас л. Тий. Тэгээд яг хуу Шэю Tatum уу гэж би бас дотроо бодоол байна. Тэнгүүд
Шей ингээд финалийн MVP, улирлын MVP аваад ер нь бол Tatum-тэй зэрэгцсэн л надад бол санагдаад байна. Чи 24 дээр нэрээ хин гэж байгаа гэхэд. Дөнгөж харчаал араас нь мартаад байгаа. Реал нөө. Үгүй. Миний 24 дээр Лука байна. Болоо. Болно. Тийм. Тэгээд Tatum-ыг Шейс илүү гих шалтгаан яг уу бишээ дутуу гих шалтгаан финалийн MVP юулан одоо Улирлын MVP онооны авраг тий. Илүү гих шалтгаан илүү олон жил тоглолттой амжилттай тоглосон. Тэгээд нэг жил илүү тоглолцсон учраас би бас Tatum-ыг гэж та 24 дээр. За хүлэгний шей бүр хойш чиглөө. Тий. Тийм 24 дээр. Би 24 дээр. Tatum л гээ та. Бишээ. Чи 23-ыг ярьж байгаа сте. Гүү 24 шүү дээ. 23 дээр ч угаасаа Lillard багтсан шүү дээ тий. 24 Tatum болчихж байгаа тий. Тийм билүү. Тий шүү дээ. Чи чин Tatum-ыг 23 дээр нэрлсэн шүү дээ. Бүр өмнө нэрлсэн шүү дээ. Чи ч өмнө Real нэг одоо хараа бид эдийн нэрлсэн хүмүүсээс чи Real нэг байхгүй нэг хүнээр илүү дутуу яваад байгаа. Тэрийг мартчих. Камерны цэнийг минийг хараарай. Гайгүй юу? Тий гайгүй. За тэгээ сүүлийн тоглогч. Сүүлийн тоглогч. Тэгвэл 24 дээр Tatum болчих. За сүүлийнх. Тэнд Лука нэг санал авцсан. Энд Шей нэг санал авцсан. Яа. Би ээл нэгэнд нь санал өгвөл бараг. Би ингээ хаалтаа ингээ зүгээр ингээ миний дуртай тоглож байгаа. Draymond байхгүй. Mano байна. Юу вэ? Kyrie байхгүй, Embiid байхгүй. Уул нь яг хуу Embiid уул нь гой сонголт хийж болно заяа. Даа чи Embiid longevity гэдэг юм бас Kawhi-тай адилхан юу ч байхгүй. Шалтан MVP яваад байгаа байхгүй. Шинэ Kyrie гэдэг амар гоё нэрээ. Тийм. Тэгээд Lillard байгаа болохоос бас Kyrie байх ёстой ч юм шиг. Харин яг ард нь. Lillard Kyrie хоёрыг би бол Kyrie аврагын юугаараа илүү, Lillard бол амжилтаараа илүү гэж боддог байхгүй хөв тоглогч. Тэсээс бол ойролцоо тоглогчд. За 25. Лука. Чи 24 дээр Лука. 24 дээр Лука. Гөө. Тэр чин тэгээд Tatum-д чинь 24 болчихгоос тээ. Үгүй. Олонхын санал яг үгүй. Чиний санал ч өөр шүү дээ. 25 дээр би Tracy McGrady-г бичсэн байсан. Вау. Бас гоё сонголт те. Гоё. Carmelo биш юм уу? McGrady Carmelo чи McGrady гэж юм те. Танаа багийг авраг ахуулаагүй шүү дээ. Яг гоо нөхөр хөрх юм нөгөө нэг хамгийн том Waterford-ийн нэг штэ. Тийм ээ. Нөхөр гимтээгүй байсан бол анхны дүүрэнт тахгүй. Анхны дүүрэнт тахгүй. Дөрөнтийн өмнөх дөрөнт. Дөрөнтийн өмнөх дүүрэнт шиг л efficiency өндөртэй 3 байралд тоглолцдог те. Бурхны дөрвөн хүүгийн нэг. Би тэгтээ Tracy McGrady-г бол тийм өндөр оруулахгүй. Би бол McGrady-г урд оруулах Vince Carter-ыг бол бичмээр байдیں۔ Тий. За. За McGrady гэсэн. Тэгвэл тэнд McGrady-тэй тэнд Luka нэг санал авсан. Чи 25 дээр. За би ямар хэцүү юм бэ? Тэр манай одоо намайг одоо дуудаад ах юм доороос ямар хэцүү юм бэ? За би зүгээр Damon Lillard гэж юу. Дондыгаар. За. За би дүү наач миний санал үлчихэд байгаа юм биш те. Shea Luka яа гэдэг. Яа. Lillard дэше явцсан болохоор наач муухай арт түмний сонголттой шүү. Би нөгөө нэг толгой эргсээр л сууж нөгөө ийшээ мишээ харахаар бурчаад ах юм аа. 22 дээр Ray Allen болцсон уу? Ray Allen. Бит хоёр 23 дээр Lillard, 24 дээр Tatum байна. За одоо би 25 дээр Luka-г нэрлж болохгүй юм уу? Чи Luka-г 24 дээр нэрлсэн байгаа сте. Тэгтээ 24 рүү ороогүй сте. Ороогүй л те. Тий. Тэгвэл би дахиад нэрлэлт цаадлаа. Гүү. Одоо би нэрлэх юм бол Luka автоматар байхгүй. Би Shea-г нэрлэх юм бол бас автоматар байхгүй. Тэгээ ер нь гоё гуруулаас ярилцъя л та. За энэ хоёр чинь угаасаа нэг жилийн драфтууд. Тий. Luka Shea хоёр. Luka Shea. Угаасаа нэг жилийн драфтууд. Тэгэд Luka бол 2 дахь жилээсээ плей-офф багаа оруулаад All NBA нэгдүгээр багт 5 жил дараалаад сонгогдсон. Энэ жил нөгөө нэг дүрм гараа дээрэс нь энэ жил угаасаа нэгдүгээр багт нэрлэгдэхэрч статтай байгаа. Тэгэд нийт 5 жил сайн тоглосон, нэг жил финалд гарсан, нэг бүсийн финалийн MVP гэдэг шагналтай байгаа. Нэг онооны авраг. Shea болохоор эхний нэг 3 4 жил жоохон бүбөрж явж байгаа. Гэхдээ яг плей-оффт орсон л доо. Тий. Багийн гэхдээ 2 л нөгөө баг 3 дахь жилээр байхгүй тий. 3 дахь лидерээр байхгүй. OKC-д нэг Clippers нэг. Тэгэд сүүлийн 2 жил бол багийн лидерийн дүрээр плей-оффт ороод нэг жилд нь авраг авсан.
хаста хэцүү юм. Энийг би бол нь хувь тоглогчийн пик үеэр харахаар энэ хоёрч баг адилхан. Лука плеймейкер илүү мөртлөөсөө Шей тэрийг хамгаалтаараа нөхөж байна. Оноо авалтын тал дээр яг арай илүү байхтай гэвэл Лукаг би нэрлэх баг. Юу Лука ч гэхдээ бүх юм бэ энийг дөрөвт хэдүүлээ. 5. Тэг яг Лука дээр зүгээр яг одоо бас ингээд жинлэгээр юм бүх хамгаалт All NBA-гийн first team л байгаа байхгүй. Өөр юм үнэхээр байхгүй байгаа. Онооны авраг. Яг онооны авраг финалд гарсан. Харин тийм байгаа. Тэгээд зүгээр ми бол яг шэйлтэй. Яг амжилт нь бол шээ болох гэж байгаа. Гэтэ илүү тоглогч нь магадгүй Лука бол болох байхаа. Карьерийн хувьд. Тэгээд Лука тэгээд ирэх жилүүдээс өөрийгөө батлах байхаа гэд хойшин тавьчихдаг. Энэ шэйг оруулж байгаа юм тий. Тейтум шэй хоёр ер нь бол орж ирэх одоо юмаа сүүлийн 2 жил хийцэн гэж. Лука арай болоог байна. Тэгээд Вимбаньяматай утгагүй ороод ирэх үлмтэй. Магадгүй 5 жилийн дараа шилдэг 30-гээ гаргах юм бол Лука баг ихний 15 авалч юм тий. Ороод ирэхийг үсэхгүй шүү дээ. Maybe тий. Тий. За ингээд 25 тоглогч. За эхнээс нь нэг дүүл яриад явчих дөө. Ийм ямар 25 тоглогчд зарласан бэ гэдэг. За нэгт Леброн, хоёрт Данкан, гэхдээ би Кобиг нэрлэмээр байсан. Гэхдээ Коби 3-т орж ирж байгаа. 4-т Стеф, 5-т KD, 6-ад Дөрктэй. Тий, Дөрктэй. Тэгээд 7-д KG, 8-д Jokic, 9-т Shaq, 10-т Giannis, 11-т Wade, 12-т CP, 13-т Harden, 14-т Iverson, 15-т Kawhi, за 16-д Russell Westbrook, 17-д Jason Kidd, 18-д Steve Nash, 19-д Anthony Davis, 20-д Dwight Howard, 21-д Paul Pierce, 22-д Ray Allen, 23-д Damian Lillard, 24-д Tatum, 25-д тэгээд Shai Gilgeous-Alexander гээд дуусч байна. За. Тэгээд бас гоё бас сэдв гаргаад хоорондоо ярилцсан. Бас та хоёрт маш их баярлалаа. Тэгээд бас дараа нь бас иймэрхүү өөр юмар бас ингэж ивэл гоё сонирхолтой юм байна тий. All NBA гэх юм бол буцааг үеийн гэх юм. Буцааг үедээ гэх юм бол бас сонирхолтой тий. Тийм. Буцааг үедээ гэхдээ баг 25-аас илүү нэрлэхийг ч үгүйсэх байх гэж бодож байна. Тэгээд би энэ дээр бас юугаа honorable mention нэрлэжмээр байна. Юугаа Draymond-а нэрлэмээр байна. Draymond ер нь 21-р зууны хамгийн шилдэг хамгаалагч гэж би зөв хөвдө боддیں۔ Тэгээд Манууга нэрлэмээр байна. Manu Ginobili. Bosh. Тэ Bosh. Pau Gasol. Pau байна тэ. Kyrie Irving. Тэ Joel байна. Kyrie байна. Яг харахгүй Kyrie байна. Тэгээд бас 2 удаа финалд багаж ирсэн Jimmy Butler ч гэсэн бас ер нь бол нэлээд яригдсан хүмүүсийн нэг л байх гэж бодоод байгаа шүү. Тэгэд муухан ч гэсэн Paul George бол accolade талаасаа бол айгуу сайн шүү дээ. Carmelo-гоос баг илүү байгаа гэдэг байхгүй. Гэх мэтчлэн бол гоё нэрс байна. Тэгэд Tony Parker, Chris Bosh гэдэг. Тэгэд бас хамгийн сүүлд нь би ингээ бодож бодож байгаа. Jaylen Brown-ыг 40 дэх нэрээр зүгээр тавьсан байгаа байхгүй. Тэгэд яагаад финалийн MVP бас багийн 2 дахь лидерээр авсан гэл те аргументууд гарч ирэх баг. Тэгээд яг ороогод харамсаж байгаа тоглогч. Чиний хувьд Draymond уу? Draymond. Чиний хувьд Melo. Carmelo юу? Миний нэрлэгдэх гүнүүд нь ч Macready ороог. Macready хараа. Тэгтээ Carmelo-г ер нь хидэд ирэмблэх байсан бэ? Мэдгүй нэ одоо 25 цаашаа гаж байгааг болохоор за. Тэгтээ яг зүгээр надаас сонирхолтой санагдаа. Яагаад Macready Carmelo-гоос илүү гэж үзсэн бэ? 21-р зуунд шүү дээ. Нөгөө нэг зааж гараа би ч нөгөө нэг тэр арийнхаа шейлокыг бодож байгаа Macready-га мартаа хийчихлээ. Бол маань найз нэг юм. Би бол Macready Carmelo-гоос яагаад ч илүү гарахгүй л гэж бодож байна. Хөвдөө шүү. Би ер нь бол Melo. Carmelo адилхан онооны авраг авч исэн, бүсийн финалд хүрээд үтцсэн. Арай олон плей-оффын сакс. Тэгээд илүү олон жил тоглосон тий. Тимак би бол дуртай тоглогчдын нэг байж байгаа. Тэгээд сүүлийн үед мангар юм яриад байгаа. Нөгөө нэг дахиад нөгөө цаасан дээр бичигдэггүй legacy-гаар нь одоо нөгөө нэг Macready-г харж сагсан бөмбөг үзсэн гэдэг түрүү ярьсан шүү дээ. Тэрнгээр нь үнэлсэн юм байна би. Тэгээд нөгөө what if гэдэг байгаа ш тийм багыг бол энэ тоглогч ямар болох байсан бэ гэдгийг нь бодолцож үзээд Melo-гоос ер нь бол яг тоглогчийн хувьд бол Melo-гоос илүү тоглогч. Өнгөрөөсөн карьер ялчгүй Melo-гийнх ингээд арай урт болохоор илүү болчих гол байгаа юм л та. Яг ранклвал Melo-гийн урдуур манай Tony Parker, Manu Ginobili орж ирдэ.
Бас тийм тий. Тэгээ бас Тони Паркер айгүй яригдах нэрс болд нь шүү дээ. Одоо жишээлбэл Дэлгөө хоо. 6-аас 7 хоног гээд явхаар Тони Паркер ч бас нилээд All-Star тий. Нэг бүсийн финалийн биш нэг финалийн MVP. 13 онд бас хоцсон бол бас финалийн MVP-д яригдахаар статтэйсэн бохоггүй. Тэгвэл яг уу Паркерийн нэг юм хизэж баг яг ахалж байгаагүй дээрэс нь All NBA-д бас баг нэрхлэгдсэн юм билээ. Одоо Lillard Kyrie дээрээс арай баг. Тэр манай Паркер яг карьер нэг хэн илүү гэж боддог. За Паркер л юм да. Паркер манай хоёр. Хин илүү тоглогч юу гэж юу? Паркер. Тоглогч талаасаа манай надаа. Тоглогч яг хэцүүлээд яг баг маг авахлаа. Тэр талаасаа манай. Яг карьер талаасаа Паркер. Манай яг юутай л үт юм лээ нөгөө advanced статуудаар бол хамаагүй илүү л үдээ. Тэгээд яг одоо хожид хөтлөж байгаагаар нь тэр advanced стат харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг орохгүй бас манай бас тэрэн дээр илүү байдیں۔ Гэтэ бас сонирхолтой аргумент. Яг гэх юм бол Паркер бол илүү нөгөө финалийн MVP гэдэг авцсан утгаараа яг харахгүй амар том жин дагаад байгаа. Тэ? Тийм. За бид гурав та хэдэд маш том хэрүүлийн айлам хаялаа гэж бодож байна. Энэ нөгөө нэг ийм шүү. Та бид инквест ихвэсэн чи тэглээ инглиг гэхээс өмнө эн чинь хүмүүст үзүүлэх гэж байгаа гэдэг утгаар бодож энэ 25 тоглогчийг жигсах ер нь жоохон хүнд байдаг юм байна. За ингэх болоо их болоо юу гэж бодох бол. Яг өөрийнхөө бодлыг коммент дээр зүгээр ингээд бид хэдэд зориулж бичих шал өөр зүйл шүү. Эерэг байгаарэ. Би тэр коммент таад намайг муулж болно би нэг сүртээ хүлээж авахгүй. Энэ зүгээр та хэдэд огт гай болоогүй хүмүүс рүү битийдэг гэж харааж таарж байгаа. Нэг мох соёлгүй байлаар заваа. Тэгээд мэдээж яг хоо бид дэс та саналтай зөрж байгаа хүмүүс байгаа. Тэрийг бас гоё комментаар яг гоё илүү гоё дэлгэрэнгүй те илүү тийм одоо үр өгөөчтэй одоо хилцүүлэл бас гоё шүү дээ те. Факттэй те. Факттай үр өгөөчтэй ярилцвал бас гоё. Тэгээд одоо тэгтээ комментээр тэгэл одоо жишээлбэл Лука яагаад ордгүй ин Кайригийн фэнүүд гэл одоо тэгэл оруулаа Мело яагаад байсангүй гэл те хард та. Тэгэл сайхан хараагаал тэнгууд Винс Картер гэл бас зөндөө хүмүүс орж ирэх бах уу. Гэтэ амар хэцүү үт юм байна. Би чи ер нь ийм нөгөө ийм ранклдаг юм би амар дургуул те. Би тэгээд угаасаа юм дээрч бичдэг ч юу. Тэгээд энийг бас ранклна гэдэг бас амар хэцүү. Манай Бэгман одоо насаараа л ранк олон жил яаж те. Би уул нь топ 100-аа гаргана гэдэг ингээ бэлтцсэн байгаа. Тий. Тэгээд энэ чинь бас амар хүнд ажил байт юм байна. Би чинь тэгээд өнгөрсөн үйлрлийн дааш нөгөө нэг өөрөө рил хийгээд оруулах гэсэн чинь миний нэг програм болохгүй байж таарад. Болохгүй бол чамд хандна гэдэг. Уул ингээ рил хийх гээд бүр жигсаагаад статум ингээ гаргацсан нэг юм байгаад байгаа надад. Би чи энд ирээд Бэгийн бэлдсэнийг харж байгаад амархан гаргачих واخ гэсэн чинь амар хэцүү байт юм байна. Яг цагаад талаар яг энэ нэр чи юу юм бэлээ гэж бодохгүй. Амар хэцүү байт юм байна. Би өчигдөр шинжлэн гаргах га зүгээр уцаа эхэлж ингээд унтахын өмнө орж байгаа шүү дээ. Уцаа ингэж оролдож харж байсан. За энэ нь болохгүй байна гэ компьютер хасаагаад. Тэгээ ингээд 2 3 тайб нээж байгаа. Баахан тайб нээж байгаа. Тэгээ бүгдийг ингэж харж байгаа хөөх. За тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ дугаар маань бол амралтын өдрүүдөр цацагдах байх гэдэгт бол итгэж байна. Тэгээд та хэд ч гэсэн өөрсдийнхоос 25 тоглогчийн талаар бас гаргаад юу хийгээд яваарай бас бичээд бас санал бодлоо солилцоо те одоо юу гэдэг магадгүй та хэдийн бас юун дээр бол гоё голон гоё соёлтой хин тэдэд яагаад ийм учраас ингээд орох байсан гэдэг үүднээс яриараа гэдгийг хүсэж байна. Тэгээд NBA Lover Boys-ийн бас нэгэн дугаар энэ дүрээ дуусч байгаа. Тэгээд дараагийн дугаараар ууслаа. Peace out.